Сайн байцгаана уу? Loyal Tarot байна. Шинэ бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд энэ удаагийн уншлагын сэдв нь болохоор юу байх вэ тэгэхээр харилцаа холбоогүй байгаа хүн чинь тань дээр яг эргэж ирэх үү гэдгийг бид нар харах болно. За уншлагын эхэнд болохоор энергийн шалгалт мэдээч хэрэг явна хоёр талаасаа тэрэн дээр бас нэлээд их зүйл яригдана. Тэгээд хамгийн гол нь тэр хүн буцаж ирэх үү, буцаж ирвэл хизээ буцаж ирэх вэ гэдгийг харна. А нэмэлтээр болохоор бид нэр цаашлаад дэлгэрүүлээд та яг энэ харилцаа холбоогүй байгаа хүнтэйгээ яг яагаад учирсан бэ гэдгийг харна. За та яг яагаад энэ хүнийг орхиж чадахгүй байгаад байгаа вэ? За нөгөө талаас нөгөө хүн чинь бас таныг үнэхээр орхиж чадахгүй одоо ч гэсэндээ бодож мэдрээд эргэж ирэхээр байх юм бол тэр хүн бас яг яагаад таныг орхиж чадахгүй бодоод санаад санагалзаад тэгээ эргэж ирж байгаа вэ гэдгийг харна. Тэгээ энэ харилцаан дээр танд сахиуснуудын зүгээс ямар зөвлөгөө өгөх вэ? Та энэ харилцаан дээр яг яах хэрэгтэй юм бэ гэдгийг харах болно. Яагаад энэ сэдвээр энэ уншлагыг хийж байгаа вэ гэд тэгэхээр сүүлийн 12 дугаар сарын уншлагыг би саяхан оруулсан. Тэгэхэд доор нь яг харилцаа холбоогүй байгаа хүний талаар уншлах хийгээд өгөөч гэдэг комент бараг 120 лайктай байсан. Би амьдралдаа одоо яг миний лайк нууд одоо хин нэг комент дээр ч юм уу эсвэл миний комент дээр ч юм уу тэгэж их лайк хүрж байгааг YouTube дээр бол би юусаа харж байгаагүй. Тэм учраас үнэхээр амар их хүмүүст яг одоо хэрэгтэй байгаа зүйл юм байна гэд ойлгоод тэгээд энэ уншлагыг оруулж байгаа шүү. За эхний 3 бүлэг маань харагдчихэв. Эхний бүлэг болохоор энэ ring гэд маш гоё солонгорсон өнгөтэй маш олон өнгийн биш олон хэлбэр дүрстэй юм бөгчнүүд байгаад байгаа. Гэхдээ баг ингээ могоо оролтцсон юм шиг харагдаж байна. Тэг ингээд зүүчмээр бөгж байгаад байгаа байхгүй. За энэ картыг сонгож байгаа хүмүүс нэгдүгээр бүлэг. За хажуугаар нь энэ amethyst-ийг сонгох юм бол бас яг таны бүлэг гэсэн. Картууд дээр эргэлзээд байвал чулуугаар сонгож болно. За нэгдүгээр бүлэг болохоор энэ ring буюу бүгж гэдэг утгатай карт. Тэгээ чулуу нь болохоор чирнэлийн өнгөтэй amethyst ангаагч чулуу байгаа. Удирдагч гариг нь удирдагч орд нь хумхын ордны чулуу байдаг. За хоёр дахь бүлэг болохоор энэ Thanatos гэдэг карт. Ер нь бол нэг гаригийн нэршил юм шиг байгаа юм. Би бас сайн судлаагүй байгаа. Тэг ингээ аалзны торон дотор зөндөө олон хүмүүсийн гар зарим хүмүүсийн царай төрөх бие махбод хүртэл явж байгаа шиг байна. За ийм сүртэй карт байна 2 дугаар бүлэг. За чулуу нь болохоор засаж янзалсан rose quartz буюу ягаан болор байна. Бэрхшээгч орд нь бол ер нь үхэр, жинлүүр, загасны орд байдаг хайрын чулуу байгаа. За энэ бүлгийг сонгож байгаа хүмүүс 2 дугаар бүлэг. За 3 дугаар бүлэг болохоор энэ шар өнгийн vow буюу амлалт гэдэг утгатай карт. Амлалт тангараг гэсэн утгатай. Тэгээд энэ дээр харах юм бол нэг хоёр гар яг ингээд тангараг өргөж байгаа юм шигтэй гараа ингээд атгалтцсан байгаад байгаа. За тэгээд чулуу нь болохоор ногоон aventurine, green aventurine гэдэг эд баялаг оюун ухааныг бэлэгддэг чулуу байгаа. Иргэшээгч гариг нь болохоор бас үхрийн ордных байдаг. Тэгээд дээрэс нь ихэр охины ордных байдаг. За ингээд энэ 3 чулуунаас аль эсвэл энэ 3 картнаас хамгийн их татагдж байгаа дүрсээ сонгоод уншлагаа хүлээж авна уу. Баярлалаа. За одоо бүгдээрээ нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүсийнхээ уншлагыг эхлүүлье. Нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань энэ ring гэдэг бүгж гэдэг картыг энэ чирнэлийн ягаан amethyst чулуутай сонгосон байх учиртай. За энэ хэсэгт болохоор та харилцаа холбоогүй байгаа хүний одоо яг юу гэж бодож мэдэрч байгаа вэ? Та энэ харилцаан дээр ямар байр суурьтай байгаа вэ харж байгаа. За энэ талд болохоор таны бодож байгаа хүн чинь одоо яг энэ харилцаа холбоогүй байгаа хүн чинь тантай харилцаагаа юу гэж бодож мэдэрч ийн вэ гэдгийг харж байгаа. За танаас эхлэе. Ер нь бол цагаан өнгөтэй картнууд бол ер нь таны тал гэсэн үг. За энэчнээс эхлээ харахад болохоор нь штэ яалтчгүй дууссан харилцаа байгаад байгаа харагдаж байна. Нэг тийм тодорхойгүй байдалтай ингээд яваад байгаа биш. Одоо ингээд харилцаа холбоогүй болцсон ч гэсэндээ яагаад бит хоёр харилцаа холбоогүй болчихвоо? Яагаад энэ хүн надаас харилцаа холбоогоо тасалчваа? Тэр нь ингээд тодорхойгүй байдаг штэ. Заримдаа гэтэл нэгдүгээр бүлгийнхний маань хувьд бол ерөөсөө тийм биш байгаад байгаа харагдлаа. Юу вэ гэд тэгэхээр ер нь бол
яг таны энэ бодож байгаа хүн чинь өөрийг чи яг гомдооцсон гэж хүзүр дээр гарч ирж байна л да. Тантай яг үннээрээ байгаагүй. Ямар нэг байдлаар өөрийг чи үнэхээр гомдоох юмыг хийсэн, худлаа ярьсан ч юм уу, ямар нэг юм ингээд нууж исэн байгаа харагдаж байна. Аль эсвэл бүр ингээд харилцаа холбоогүй болсны дараа энэ хүнд ингээд өөр бодлууд байсан юм байна. Танд ил болгоогүй зүйлс байсан юм байна гэдгийг та олж мэдсэн байдалтай байгаа бол харагдаж байна. Аль эсвэл зүгээр л энэ хүн ингээд таныг ghostlцсан гэх юм уу да. Одоо ингээд хил чимээгүй, аниргүй ингээд алга болцсон. Тэгээд тэрийг яг яагаад юм бэ? Яагаад ингээд надаас болчихвоо? Яагаад харилцаа холбоогүй болчихвоо бит хоёр энтер гээл зөндөө удаан бодож явсан ч гэсэндээ нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүс маань одоо бол өөрсдөө яг зүгээр яг no message is a message гэдэг үг гэдэг чинь ямар ч мессеж байхгүй байгаа нь өөр мессеж гэсэн утгатай. Яг яагаад ингээд хил чимээгүй алга болчихв? Яагаад бит хоёр харилцаагүй болчихв гээл та зөндөө их ингээд учир шалтгааныг хайж бодож үзсэн. Гэхдээ одоо болохоор зүгээр ингээд бууж өгж байгаа байдалтай байна. За үнэхээр л ингээд тэ олон юм бодоод яах юм? Би бол яг энэ хүнд орхигдсан байгаа. Би энэ хүнд бол хаягдсан байгаа. Гэт та бол одоо яг энэ хүнийхээ араас гэхдээ юм шаналж байгаа. Яг юм шаналлын уюудыг ингээд туулаад явж байгаа. Тим энергитэй бол байгаад байгаа харагдаж байна. Тэгээ сонирхолтой гэх юм бол та энэ хүндээ бол хайртай, сэтгэлтэй гэж гарч ирж байна. Арвын аяга дээшээ харж гарч ирсэн хിവэрэ байна гэдэг бол та хоёр ингээ өнгөрсөнд айгүй урт хугацаанд хосууд байж байгаад салцсан байж иж болох юм. Аль эсвэл ерөөсөө тийм нэг удаан үргэлжилсэн харилцаа энэ бол бишээ гэж байгаа болно шүү дээ. Ингээд та хоёр хэр удаан бинээ таньж мэддэг байсан, та хоёрын дунд хэр их зүйл болж өрнөсөн чи ерөөсө хамаагүй та энэ хүнд одоо ч гэсэндээ маш их хайртай хэвээрээ байгаа харагдаж байна. Хин нэгэн одоо ингээд хин нэгэнд үнэхээр хайртай байхаар яагаад ч юм ингээ хамтдаа айгүй гоё урт хугацаанд аз жаргалтайгаар цогтой амьдарч байгаа ирээдүйд гэр бүл болж байгаа ч юм уу тиймэрхүү зүйлсийг ингээ бодож төсөөлдөг штеп. Тийм бодол төсөөлөл танд одоо ч гэсэндээ байдгаа гэж хүзүр бол гаргаж ирээд байна. Тэгээ хайртай хിവэрэ ч гэсэндээ та энэ хүн дээр ингээд хит ийм practical хүлээлт үүсгэхээ болцсон. За яг энэ хүн буцаад ирэх юм бол би энэ хүнийг ингэж хайрлана. Энэ хүн над дээр буцаад эргээд ирэх юм бол би энэ хүнд ийм зүйлийг амлах болно гэдэг ч юм уу тийм төлөвлөгөө байхгүй болсон. Та бол энэ хүнд одоо ч гэсэндээ маш их хайртай хэвээрээ гэхдээ яг эргэж ирэх болов хизээ эргэж ирэх бол гэдэг ийм асар их хүлээлт тавьж өөрийгөө шаналхаа бол яг болж эхэлсэн байгаад байгаа хүзүр дээр гарч ирж байна. Тэгээд нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань одоо бол яг өөрийгөө хайрлж эхэлж байгаа хүзүр дээр бууж ирж байна л та. Яг энэ асууж байгаа хүнтэйгээ хамгийн багтаа шүү. Маш олон хүмүүс бас үзэж байгаа учраас би ингээ цар хүрээг нь жоохон том авах хэрэгтэй. Хамгийн багтаа 8 хоног урттаа гэх юм бол 2-3 сар та бол энэ хүнтэйгээ харилцаа холбоогүй байгаа гэж гарч ирж байна. Тэгээ энэ хугацаанд та яг ингээд шаналж байгаа ч гэсэндээ энэ харилцааг дууссан байна гэж хүлээн зөвшөөрч байгаа ч гэсэндээ яг энэ хүнээ бүрэн дүүрэн мартаж орхиж бол чадаагүй байгаа. Тэгэхдээ нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө яг шинэ хайр дурлалыг бас хүсэж байгаа харагдаж байна. Заавал одоо яг энэ харилцаа холбоогүй байгаа хүнтэй нийлэх албагүй. Өөр шинэ хүнтэй ч юм уу те ингээд амар гоё аз жаргалтай хайр сэтгэлийн харилцааг эхлүүлэх хүсэлтэй байгаа гэж бууж ирж байна. Нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань одоогоор бол сайн зүйл нь гэх юм бол айгүй гоё өөрийгөө хайрлж гин, өөр дээрээ буцаад өөрийнхөө энергийг төвлөрүүлж гин, өөрийнхөө гадаад үзэмж, өөрийнхөө одоо амьдралын бусад хүчин зүйлс дээрх сайн сайхан байдлаа бол маш их анхаарж байгаа гэж гарч ирлээ. Тэгээ ер нь л нэг юм амар гоё шинэ хайр дурлалын харилцааг хүссэн байдалтай бол байгаад байгаа харагдаж байна. Тэгтээ одоо ч гэсэндээ энэ харилцаа холбоогүй хүнээсээ болж жоохон эргэлздэг, шаналдаг хിവэрэ бол байгаа гэж гарч ирж байна. Тэгээ ерөнхий энергийг харахад болохоор death card доошо харж гарч ирж байгаа байхгүй яг энэ хүнтэй үнэхээр ингээ энергийн хувьд зүрх сэтгэлт чинь бүх зүйл дууссан уу гэвэл үгүй байгаад байгаа харагдлаа. Дуусгах гэж энэ харилцаанаас гарч явах гэж энэ хүнийг мартах гэж маш их хичээж байгаа байдалтай байна. Яаж хичээж ийнвэ гээл тэгэхээр биш үү ингээл айл болох ганцаараа энтер байхаас татгалзаал те ялангуяа нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө шинэ хүнтэй танилцаж харилцаж уулзах гэж ер нь бол маш их энерги зарцуулж байгаа. Тэрэн дээр бол айл болох хичээл зүтгэлтэй байгаа. Энэ харилцаа холбоогүй байгаа хүнээсээ муу хон хийх гэж өөрийгөө маш их дайчилж байгаа байдалтай байна.
Тэг хэсэг хугацаанд яг энэ хүнээсээ харилцаа холбоогоо таслаад ингээд яг юу ч байхгүй, хинч байхгүй, яг ингээд бүр үнэхээр ганцаараа тийм зогсон байдалд хэсэг хугацаанд бас орсон байгаа байхгүй юу. Тэгээ одоо болохоор за би ингээд байгаад иж болохгүй байна тий. Ийм байдалтай ингээд байгаад ах юм бол би баг өөрийгөө алдчихээн. Энэ бол яавч зөв зүйл биш. Би цаашаа урагшлах хэрэгтэй. Хайр сэтгэлийн шинэ харилцааг хэн нэгнтэй эхлүүлэх хэрэгтэй. За заавал хайр сэтгэл биш юмаа гэд тэгэхэд тий би өөрийнхөө ингээд хувь хүнийг дотоод мөн чанараа ерөөсөө гээж болохгүй, би цаашаа ингээд өөрийгөө хөгжүүлэх ёстой, сонирхолтой амьдрах хэрэгтэй гэд одоо энэ хүнээ мартах гэж аль чадхаараа юм хичээж байгаа байдал нэгдүгээр бүлгийнхэнд маань айгүй хүчтэй байгаад байгаа харагдаж байна. За ордны хувьд гэх юм бол нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө айгүй юм газар шороо мах бодтой. Өхөр охин матрын орд байх боломжтой харагдаж байна. За сарны орд нь бас хумхын орд харагдаж байна. За тэгээд таны талд болохоор гарч ирсэн картууд жоохон ойлгомжгүй байгаа гэсэн учраас би 2 карт авсан байхгүй. Та болохоор энэ харилцаан дээр одоо яг ямар байр суурьтай байгаа вэ гэд тэгэхээр getting to know each other гинэ. За as you reveal your innermost selves to each other, your bond deepens гэж гарч ирж байна. Хин нэгнийг шинээр таньж мэдэх гэдэг утгатай карт гарч ирсэн байхгүй юу. Тэгээд бидээ те өөрийнхөө яг дотоод мөн чанарыг улам илүү таниулах тусам одоо ингээ харилцаа холбоог үнсгэрнэ гэдэг утгатай карт гарч ирж байгаа. За тэгээд дахиад нэг карт авахад keep an open mind, бодол санаагаа нээлттэй байлга. Ер нь л одоо ингээ харилцаанд хайр дурлалд нээлттэй ханд гэдэг утгатай бас карт гарч ирсэн. За your soulmate may differ from your usual type and expectations. За чиний яг заяаны ханчин те яг чиний сонирхдаг төрлийн хүн аль эсвэл яг хүсэж байгаа бодож байгаа тэр хүнээс ч өөр хүн байх магадaltaй гэдэг утгатай карт гарч ирлээ. Энэгээр юу хэлээд байна уу гэхээр нэгдүгээр бүлгийнхэн маань одоо яг энэ харилцаа холбоогүй байгаа хүнээсээ холдох гэж энэ хүнээ мартах гэж маш их хичээж байгаа ч гэсэндээ ер нь бол чадахгүй байгаа энерги бол одоохондоо байгаа байхгүй. Тэгтээ аль болох ер нь хайр дурлалын харилцаанд нээлттэй хандаж шинэ хүмүүстэй уулзаж танилцаж яг зөв хүнээ одоо ингээд хайж байгаа байдалтай байна. Энэ хоёр картыг харахад ч гэсэндээ ингээд эмэгтэйчүүд яг ингээд эрэгтэй хүнтэй амар уулзаал танилцаал ярилцж байгаа. Дандаа тийм утгатай карт байгаад байгаа харагдаж байгаа байхгүй. Тэг нэгдүгээр бүлгийнхэнд маань ер нь бол одоогоор сонголт байна. Бүр ингээд зарим хүмүүсийн хувьд те найз нөхдөөрөө ингээд дамжуулаад ч юм уу шинэ хүнтэй танилцаад аль эсвэл ингээд амар яг нэг хүнтэй ингээд тулж уулзахаасаа илүүтэй шүү дээ те. Ер нь бол ингээд олуулаа найз нөхдөөрөө хамт олноороо гарч оронгоо эсрэг хүснүүдтэйгээ танилцж байгаа те. Өөртөө яг таалагдах тохирох хүнийг тийм шинэ хүнийг хайж эхэлж байгаа бас байдалтай болвол байна. Тэгээ энэ дээр болохоор ер нь маш нээлттэй бодол санаатай нэгдүгээр бүлгийнхэн маань өөрсдөө хандж байгаа. Яагаад вэ гэд тэгэхээр за яг миний одоо энэ харилцаа холбоогүй байгаа хүн яг миний цаашдын урт хугацааны ирээдүйд байх ёстой зөв хүн биш вэ гэж магадгүй. За миний яг цаашдын тэ урт хугацааны шинэ харилцааг эхлүүлэх хүн маань миний яг хүсэж байгаа шиг царай төстэй, хүсэж байгаа шиг ажил мэргэжилтэй, зан чанартай тэ яг энэ харилцаа холбоогүй байгаа даа хүний чинь танд мэдрүүлдэг бас гоё зүйлс байдаг. Тэднээс шал өөр байж иж болно. Тийм байсан ч гэсэндээ хамаагүй би яг ингээд нэг хэв маягт баригдаад, нэг харилцаа холбоогүй байгаа хүн дээрээ баригдаад ингээд гацаад байгаад ижиж болохгүй. Ер нь ингээд хүмүүсийг те бараг голохгүйгээр, хит шүүмжлэхгүйгээр би бол аль болох юм уян хатаа хандаж ер нь шинэ хүмүүстэй танилцах хэрэгтэй гэд энэ юм шинэ хайр дурлал хайж байгаа байдал бол нэгдүгээр бүлийнхэн дээр маань маш хүчтэй байгаад байгаа харагдаж байна. За одоо таны бодож байгаа харилцаа холбоогүй байгаа хүн чинь энэ харилцаан дээр ямар бодол мэдрэмжтэй байна вэ гэдгийг харъя. За тэгэж асуухад уншлах шууд энэ баатрын аягаар ихэлсэн. Энэ хүн чинь танд бол яг хайртай сэтгэлтэй хിവэрэ. Гэхдээ ингээд за би хайртай даа гэд ингээд зүгээр бодоод явж байгаа тийм энерги биш байхгүй юу? Таних болохоор жоохон тийм байгаад байгаа. За юу ч болж исэн гэсэн би энэ хүндээ хайртай хүлээн зөвшөөрж гинэ. Гэхдээ би энэ хүн рүү үйлдэл энэ төр хийхгүй, энэ хүнийг ингээ бас амар хүлээхгүй гэдэг ийм байр байдалтай нэгдүгээр бүлгийнхэн маань өөрсдөө байж хахад энэ харилцаа холбоогүй байгаа хүн чи яг одоогоор өөрт чинь зүрх сэтгэлийн хувьд бүр ингээ маш их татагдж байгаа байдалтай байгаад байгаа харагдаж байна.
Одоо яг earning man гэж хэлдэг штэ. Яг ингээд earn хийн гэдэг чинь бүр ингээд санаад, битгэрээд, өгүүлээд нөгөөнөө бүр дурсаад тэг үйлдэл хийхийг хүсэж байгаа хайр сэтгэл ахгүй юу? Яг хайртай сэтгэлтэй байгаад байна гэдгээ танд илэрхийлэхийг хүсэж байгаа, ямар нэгэн санал танд тавихыг хүсэж байгаа байдалтай байна. Тэг ийм их үйлдэл хийхийг хүсээд байгаа их хайр сэтгэл байгаад байгаа хэрнээ амьдралын хүрдний үзүүр дээр нь доошоо харж гарч ирж байгаа гэхээр угаасаа энэ хүн бол тантай яг таймингаа алдсан гэж бодож байна. Ер нь бол тантай өөрийгөө жоохон буруу үедээ учирсан гэж бодож явдаг. Одоо ч гэсэндээ тэр бодол нь болвол байна. Аль эсвэл нь штэ те энэ харилцаагаа ингээд цаашаа амар гой өргөжөөд тэлээд улам дэлгэрээд цэцэглээд явах боломжийг нь энэ хүн өөрөө үгүй хийцэн гэж бодож байна. Тийм учраас таныг одоо хичнээн санаад танд хичнээн хайртай байсан ч гэсэндээ хамаагүй буцаад ирья гэд тэгэнгүүт байна штэ. Яг тийм нөхцөл байдал бол ерөөсөө таатай биш байгаа. Яг нэг тийм зөв мөчөө зөв үйлдэл хийх яг тэр боломжтой үе өнгөрсөнд алдсан гэж бодоод байгаа харагдаж байна. Тийм учраас бүр ингээд те би одоо хичнээн танд хайртай гэж хэлээд хичнээн ингээд зүрх сэтгэлээ илэрхийлсэн ч гэсэндээ харилцааны ирээдүй бол өөрчлөгдөхгүй байх гэсэн ийм сөрөг бодол тэрнтэйгээ эвлэрсэн юмс бас байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Judgment доошоо харж гарч ирж байгаа гэхээр энэ хүн бол хичнээн үйлдэл хиймээр байгаа, буцаад ирмээр байгаа ч гэсэндээ яг за үйлдэл хийчээ. За одоо би тэгвэл бүр яг ингэж тэ харилцаа холбоогоос сэргэе гэсэн тийм төлөвлөгөө юусоо байхгүй. Эсвэргээрээ угаасаа бит хоёр ч одоо ингэж нийлнэ гэдэг яг худлаах та, нийлхээс өнгөрсөн байх та. Таныг бол яг өөртөө ярилцахыг хүсэхгүй байгаа. Та энэ хүний талаар сонсохыг хүсэхгүй байгаа тий. Яг тийм байдалтай байгаалах гэж бол таныг бодож байгаа хүзүр дээр гарч ирлээ. Яг энэ харилцаа яг үнэхээр ингэж дуусахын хувьд бол дуусцаа дахиж сэргээх ямар ч боломж ингээд надад байхгүй. Энэ бол ингээд надаас шалтгааллах зүйл ерөөсөө биш болоод удцаа гэж энэ хүн бол бодоод байгаа хүзүр дээр гарч ирж байна. Тэгээ одоо ч гэсэндээ таны бодож байгаа юм чи айгүй төөрөлдөж байгаа байдалтай байгаад байгаа харагдаж байгаа юм. Ер нь яг яагаад энэ хүн харилцаа холбоогоо тасалсан бэ гэх юм бол таны бодож байгаа юм чи өөрөө жоохон урт хугацааны харилцаанд бол бас бэлэн биш байгаад байгаа харагдаж байна. Яг тийм бэлэн биш байгаа үед нь та энэ хүний амьдралд гараад ирсэн гэх юм уу? Аль эсвэл та хоёр яг харилцаатай ингээд явж байхад энэ хүн өөрийгөө ер нь жоохон болоогүй юм байна гэдгээл таньж мэдэж ухаж мэдсэн байгаад байгаа харагдаж байна. Magician доошоо харж гарч ирж байгаа гэхээр яг үнэндээ таны бодож байгаа юм чи одоо өөрөө айгүй төөрөлдсөн байдалтай байгаа. Энэ харилцаагаа одоо ингээд тань руу үйлдэл хийчих юм бол амар гоё амархан болчихно бүтчихнэ. Айгүй гоё ад жаргалтай тий маш өндөр потенциалтай ийм харилцаа үүснэ гэдэг дээр бол айгүй ихтгэлгүй байгаад байгаа харагдаж байна. Шалтгаан нь юу вэ гэдэх юм бол энэ хүнд хичээл зүтгэл гаргах ёстой юмнууд байна. Тэр нь болохоор илүү жоохон мөнгө санхүү, ажил төрөлтэй холбоотой юмнууд. Тэрэн дээр угаасаа илүү фокуслах хэрэгтэй байгаа гэж өөрийгөө бодож байна. Аль эсвэл нь штэ тэ нэгэнт өнгөрсөнд тань дээр хичээж чадаагүй, өөрийгөө хангалттай баталж нотолж харуулж чадаагүй. Тэгээ энэ бодол нь айгүй хүчтэй байгаад байгаа харагдаж байгаа байхгүй. Таны хувьд ингээд яг өмг түшигтэй, тулгууртай, тийм сайн хүн байж өнгөрсөнд чадаагүй. Өнгөрсөнд ер нь бол танд өөрийгөө байж болох хамгийн муугаар л ингээд таниулаад харуулсан гэж бодож байна л доо. Тийм учраас одоо хичнээн ингээд эргэж ирэхдээ би хичээж чадна, би мундаг байж чадна, би бол өөрчлөгдсөн гэсэн ч гэсэндээ таныг тэрийг нь бол ерөөсөө ингээд ойлгож хүлээж авахгүй л гэж энэ хүн бол бодоод ер нь бол нэлээд өөрийгөө харилцаан дээр айгүй их буруудах байгаа байдалтай байна. Тэгээд ордуудыг харах юм бол юу штэ таны бодож байгаа хүн чинь ер нь бол яг ордуудих бол тэгээд таны ч орд ээж бол нөгөө хүний чинь ч орд ээж болно. Айгүй хүчтэй ихэр хилэнц хумах арслан үхэр бол харагдаж байна. Тэгээд загас мэлхий бол бас харагдлаа. Тэгэд энэ хүн болохоор яг танаас уучлалт гуйгаад эргэж ирмээр байгаа ч гэсэндээ ер нь бол
За яах юм бэ? Бит хоёрын харилцаа ер нь дууссан. Тэгээ хамгийн гол нь та энэ хүнгүүгээр байсан нь дээр гэж бодоод байгаа харагдаж байгаа байхгүй. Таныг яг өөргүйгээр нь цаашаа урагшилсан нь дээрээ. Ер нь ч угаасаа тэгээд таныг бол энэ харилцаанаас гараад яваад урагшилсан байгаа л гэж бодож байна. Тэгээд тань дээр death card үхлийн хүзүүрийн дээр доошоо харж гарч ирсэн. Энэ хүн дээр ч доошоо харж гарч ирж байгаа байхгүй. Та хоёрын хувьд хоёуланд чинь ер нь бол үнэхээр энэ харилцаанаасаа гараад бүрэн дүүрэн явчихсан байгаа юу? Та хоёулаа тэгж чадж байгаа юу гэвэл бас үгүй л байгаад байгаа харагдаж байна л та. Гэхдээ энэ хүн ч гэсэндээ ер нь за би ч гэсэндээ те энэ харилцааг орхих хэрэгтэй. Би цаашаа ер нь бол шинэ харилцаа энэ төр үүсгээд ч юм уу те ер нь бол танаас ингээд цаашилж урагшилсан нь ер нь бол хэцүү хэцүү юм байна гэдэг ийм байр суурьтай байгаа харагдаж байна. Гэхдээ хайртай сэтгэлтэй бол хിവэрээ. Гэхдээ хайр сэтгэл дангаараа байгаад ямар ч одоо юм нөлөөлөл байхгүй. Яагаад вэ гэхээр энэ хүн бол өнгөрсөнд хангалттай таны урмыг хугалцсан, хангалттай таны дургуг хүргэсэн гэж бодож юм. Хүн бас яг нэг тийм зан арын шин байдаг штеп ингээд за би үнэхээр өнгөрсөнд арай хэтрүүлцээ, арай дэндүү байсан. Одоо яг яаж буцаж очих вэ те? Ямар нүрээрээ буцаж очих вэ гэсэн тийм энерги энэ хүнээс айгүй их ажиглагдаад тэгээ энэ нь болохоор зүгээр нэг хөнгөн юм гэж бодож байгаа ш өөрийгөө маш их буруутгах байгаа байдалтай байна. За энэ хүний талаас картыг харсан чинь stay optimistic about your love life гэж байгаа байхгүй юу? Ер нь бол энэ хоёр карт амар төстэй карт. The positive thinking and faith will bring you a romance гинэ. За ер нь л эерэг бодол мэдрэмжтэй тий өөртөө ихтгэлтэй байх нь романтик харилцаанд чинь сайн сайхан зүйлс авчирна гэдэг утгатай карт байгаа. Тэгээ энэ болохоор яг энэ хүний одоогийн бодол мэдрэмжтэй ерөөсөө уялдаж холбогдохгүй байгаа карт байгаа байхгүй. Гэтэ Oracle гэдэг бол ер нь айгүй тийм хүчтэй нэмэлт мэдээллүүдийг өгдөг карт байдیں۔ Тэгээ ялангуяа энэ нэг ягаан өнгийн карт өөр айгүй мундаг. Ерөөсөө л ингээ ганцхан карт байхад л маш их олон зүйлийг тодорхойгүй байдал үүсгэлгүйгээр хийлч чаддаг. Тэгээд энэ харилцаа холбоогүй байгаа хүн чинь бас яг тантай адилхан ер нь өөр хүнтэй жоохон харилцаж үзье тий. Цаашаа ингээд өөдрөг урагшлах гад хичээ гэж бол өөртөө хэлээд оролдож үзэж байгаа л байдалтай болвол байна гэж хүзөр бол гаргаж ирлээ. Та хоёулаа ингээд нэг рүүгээ гэхээсээ илүүтэй би биндээ сэтгэл байгаа ч гэсэндээ хоёулаа би бинээсээ өөр зүг рүү ингээд явахыг хүсэж байгаа. Ер нь тийм сонголтыг одоогоор хийсэн байдалтай байна. За тэгэхээр одоо дараагийнхаа хэсэг рүү оръё. За одоо болохоор таны бодож байгаа хүн чинь тань дээр буцаж ирэх үү гэдгийг харнаа. За энэ бүлгийг сонгож байгаа хүмүүсийн бодож байгаа харилцаа холбоогүй байгаа хүн нь тэдэн дээр буцаж ирэх үү? Буцаж ирэх хизээ буцаж ирэх вэ? The full card. Death card. Дандаа мэш рах гэнэ. За яхаа. Дахиад full card. Oh my god, энэ карт угаасаа яагаад ч юм хоёр full cardтэй л үгүй юу? За эхний full-ийг тайлбарлуулъя. За ингэж асуухад болохоор нь штэ ирээдүйд энэ хүн бол буцаж ирж байгаа бол харагдахгүй байна.
Яагаад вэ гэхээр шүү дээ тий таны гэхдээ орхиж чадахгүй байгаа байхгүй юу? Гэхдээ ойрын хугацаанд бол үйлдэл хийж байгаа нь харагдахгүй байна. Дор хаяж одоогоос ер нь хамгийн багадаа гэхэд 1-2 сар, урттаа гэх юм бол ер нь 5-6 сарын хугацаанд энэ хүн бол яг тань дээр эргэж ирж байгаа бол харагдахгүй байна. Гэхдээ ингээд энэ уншлах дотор маш олон measure arcana байна. Measure arcana-нууд ингэж олноороо гарч ирэхээр ямар утгатай байд юм бэ гэхээр ер нь та хоёрын харилцаа зүгээр нэг харилцаа биш, маш том утга учиртай, нэг нэгэндээ маш их нөлөөлөл үзүүлж байгаа, нэг нэгнээс айгүй тийм сурах зүйл ихтэй ийм харилцаа байх магадлал нь өөрөө өндөрсөд эхэлдэг. За буцаж ирэх тал дээр яагаад ойрын хугацаанд буцаж ирэхгүй байна вэ гэхээр ганцхан энэ бодож байгаа харилцаа холбоогүй байгаа хүний чинь энерги биш, таны чинь энерги энэ хавьяас эхэлж гарч ирж байгаа байхгүй юу? Тэгээ энэ хоёр тэнгийн үзэр full card хоёулаа доошоо харж гарч ирж ин гэдэг бол хоёулаа хаширлаад ойрын ирээдүйд би биен руугаа үйлдэл бол ерөөсөө хийхгүй байгаад байгаа харагдаж байна. Таны бодож байгаа хүний хувьд болохоор ерөөсөө зөв цаг нь биш гэж бодоод байгаа харагдаж байна. Альсвал зөв цагаа алдсан ч гэж бодож байна. Одоо ингээд надад хийж чадах зүйл байхгүй. Гэхдээ ингээд та хоёулаа хичээсэн ч гэсэндээ та хоёрын харилцаа ингээд амар тийм сайнаар гинтийн байдлаар гоё эргэж өөрчлөгдөж чадна гэж энэ хүн бол бодохгүй байгаа бууж ирж байна л та. Тийм болохоор ингээд юу ч болоогүй юм шиг тань дээр эргэж ирээд тэ шинэ харилцаа эхлүүлэх гээд хичээгээд ээж энэ хүн ерөөсөж чадахгүй байгаа байхгүй юу. Тэгээ dead card доошоо харж гарч ирж байгаа хэрэг тэгсэн ч гэсэндээ зүрх сэтгэлтний энэ хүний хувьд та бүрэн дүүрэн мартагдаж гин үү, бүрэн дүүрэн орхигдож гин үү? Үнэхээр таны энэ бодож байгаа хүний хувьд харилцаа дуусч гин үү гэвэл харамсалтай нь үгүй байгаад байгаа. Яг мартаж чадахгүй байгаа хэрнээ үйлдэл хийхгүй байгаад байгаа ийм бас нэлээд удаан хугацаа болвол ирээдүйд өнгөрч байгаа харагдаж байна. Тэгээд хааны илт дээшээ харж гарч ирж байгаа гэхээр энэ болохоор амар хүчтэй ихэр охин хумхын ордны карт таны бодож байгаа юм чи ер нь ингээд байр суурин дээр айгүй хатуу байгаад байгаа харагдаж байна. Яг бүх зүйлийг ингээд зүрх сэтгэлээрээ гэхээсээ илүүтэй ер нь юу хийвэл өөрт нь зөв юм бэ? Юу хийвэл танд зөв юм бэ? Тэгээ та хоёрын хувьд яг ингээд хамгийн аюулгүй зөв сонголт ямар сонголт байх гэдэг юм бэ? Тэрэн дээр суурилж гаргаж байгаа юм логик шийдвэр нь болохоор нь шүү дээ. Үйлдэл хийхгүй байсан нь зөвөө л гэдэг дээр энэ хүн бол айгүй хатуу байр суурьтай байгаад бүх зүйлийг яг ингээд бодлороо ялан дийлээд тэ зүрх сэтгэлээ ингээд бүр бодлороо ингээд дараад няцаагаад ялмаар байгаад байгаа харагдаж байна. Тэгэх гэж нэлээд хичээж байна. Тэгсэн ч гэсэндээ яг л зүрх сэтгэлээ бол жоохон хуурч чадахгүй, зүрх сэтгэлдээ таныг бүр мөсөө орхиж чадахгүй байдалтай яваад л байгаа харагдлаа. Тэгээ ирээдүйд таны хувьд ч гэсэндээ та өөрөө ч гэсэн энэ хүн рүү үйлдэл хийхгүй байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Энэ хүн дээр нэг их хичээл зүтгэл бас юу н гаргах хүсэлтэй биш байгаад байгаа харагдаж байна. Таны хувьд болохоор за би хичээгээд нэмэргүй. Магадгүй би өнгөрсөнд энэ харилцаан дээр зөндөө хичээсэндээ нөгөө хүн дээр буюу одоо яг энэ харилцаа холбоогүй байгаа хүн чинь өөр дээр ажиллах шаардлагатай маш их зүйл байгаа гэж та харж байна. Тэр хүн болоогүй. Тэр хүн бол надтай ингээд эргэж нийлээд гоё харилцааг нэг нэгэндээ өгөөд шинэ адлын явдал үүсгээд эхлэхэд ерөөсөө бэлэн биш байдалтай байгаа. Тийм учраас би ч гэсэндээ ингээд харилцаа дахиж шинээр эхлүүлэх гээд хэрэггүй дээ гэж ингэж та хашралсан байдалтай байгаад байгаа харагдаж байна. Эрэгтэйгийн хувьд аль эсвэл за эрэгтэй ч бай эмэгтэй ч бай таны харилцаа холбоогүй байгаа хүн чинь тань руу яг үйлдэл хийж бол гэхдээ чадахгүй л байгаад байгаа харагдаж байна. Залгамаар, бичмээр, ярмаар байсан ч гэсэндээ тэгж чадахгүй гэд нэг юм гаццсан байдалтай байгаад байгаа байхгүй. Гэхдээ энэ харилцаанаас гараад явж гин үү, мэдрэмж нь хөнгөн байна уу гэх юм бол харамсалтай нь үгүй. Би одоо яг шударгаар л хэлэх хэрэгтэй. Нэг их ингээд таныг хоёрдуулах гад ийм юмнууд хэлээд байгаа юм биш. Угаасаа хүзүр дээр ингэж бууж ирж байна. Тань дээр буцаж ирэхгүй. Тэгээ дээрэс нь тэр хүн урагшилсан магадгүй өөр хүмүүнтэй нийлээд гоё байгаа ч юм уу те. Тим юм бол харагдахгүй байна. Эсвэргээр үйлдэл хийж чадахгүй, үйлдэл хийхгүй. Тэгсэрнээ таныг орхиж чадахгүй, юм урагшлагчгүй, хойшлогчгүй нэгэн хэмээн байрандаа таг гаццсан байдалтай энэ хүн бол байж байгаа харагдаж байна. Хүчтэй загасны орд, хумхын орд бас дахиад харагдлаа. Таны хувьд болохоор гэхдээ ер нь бол одоогоос нэг 2 сар орчмын дараагаас улмал ингээд энэ харилцаан дээр маш уужим сэтгэлтэй ханддаг болно. Энэ хүнийг одоохондоо болохоор ингээд бас бодоод эргэлзээд энэ хүнээс болоод ингээд стресстэй тэ айгүй их юм ингээ ургуулж бодох тийм үеуд танд одоо бол байгаад байгаа. Гэхдээ 2 сарын дараагаас гэхэд та энэ харилцаатай ерөөсөө л ингээд амар амгаланг бол олж байгаа, тогтоож байгаа харагдаж байна. Илүү ингээд харилцаанаас ер нь гарч яваад байгаа хүн нь бол та байгаад байгаа болж ирж байна. Нөгөө хүн чинь буцаж ирэх гэсээр байтал та ингээд өөр айгүй гоё амжилттай шинэ харилцааг тун удахгүй сар хагасын дараа эхлүүлэх ч юм уу. Аль эсвэл ер нь л маш юм өөртөө ихтэй болоод таны эго бас айгүй их нэмэгдэж байгаа харагдаж байна.
За ер нь би цаашаа ингээд чадна те би бүтээн хийх ёстой юмнууд дээрээ би анхаарлаа хандуулад явъя. Ер нь энэ хүнгүй би цаашаа сайхан амьдарч чадна гэдэг юм урам зориг орж ирж байгаа харагдчихээн. Тэгээ ер нь бол танд яг ингээд айгүй тийм гоё аз жаргалыг өгч чадах, амжилттай харилцааг тантай эхлүүлж чадах тийм хүнийг илүү нэгдүгээрт тавина гэх юм уу? Өөрийнхөө цаг зав, хичээл зүтгэлийг, зүрх сэтгэлийг эргүүлээд танд яг адилхан цаг зав, зүрх сэтгэл, хичээл зүтгэлээ зарцуулж чадах тийм өгөөмөр хүнд ингээд ер нь бол өгөөд явж байгаа харагдаж байна. Тэгээ энэс болоод ер нь энэ харилцаанаасаа болоод ингээд сэтгэлийн шарах автсан тий сөрөг бодол мэдрэмжүүдэд автцсан байсан тэр зүйлс чинь ер нь бол таны хувьд ингээд байхгүй болж байгаа харагдаж байна. Багаар ингээд айгүй тийм эрүүлэр тий шууд л бол бас биш. Багаар ер нь бол энэ харилцаа холбоогүй байгаа хүнээ та өөрөө мартаад, өөрөө ганцаараа урагшлаад, магадгүй ер нь бол одоогоос хамгийн багадаа сар хагас уртдаа 6 сарын дотор гэхэд яг ингээд амар гоё эрүүл харилцааг танд өгч чадах хүнтэй шинэ харилцаа энэ төр эхлүүлээд явж байгаа харагдаж байна. Таны зүрх сэтгэл бол ингээд хаагдаад, шархлаад, амар муухай байдалтай ингээд тий энэ хүнээсээ траума авсан тэрнээсээ гарч чадахгүй ингэж гацж үлдчихэж байгаа юм бол ерөөсөө харагдахгүй таны зүрх сэтгэл нээлттэй та өөрийгөө хайрлаж байгаа. За тэгээ дээрэс нь өөр хин нэг ч хайрлахад айгүй гоё бэлэн аль эсвэл бүр ингээ хайрлаад эхлээд явж байхаар харагдаж байна. Гэхдээ энэ харилцаа холбоогүй байгаа хүн чинь бол биш өөр хүнтэй гэж хүзэр бол гаргаж ирж байна. За ингээд болохоор одоо ингээд энэ уншлах маань дууслаа. Ер нь бол ойрын ирээдүйд бол би буцаж ирж гин гэж бол хэлж чадахгүй. Гэхдээ за нэг тэд сарын дараа ч юм уу буцаад ирэх юм шиг байна да гэдэг зүйлийг ч би бол хэлж чадахгүй. Тэгэхээр энэ хүн бол ер нь буцаж ирэхээргүй харагдаж байна. Буцаж ирэхлээр угаасаа амар уудна. Тэр үед нь та угаасаа энэ хүнээс өөрөө яг ингээ холдоод урагшилж байгаа бол бууж ирлээ. Гэхдээ энэ хүний хувьд бол ер нь таныг бодсон, сансан, өгүүлсэн хിവэрээ тань дээр гаццсан хിവэрээ гэхдээ сул тал нь огт үйлдэл хийж чадахгүй тэрэн дээрээ бүр ингээд тогтцсон өөрийгөө зовоосон юм л байдалтай бол явахаар харагдаж байна. За тэгээ нэгдүгээр бүлэг дээр маань сонирхож байгаа хүмүүс байгаа бол бид нар нэмэлтээр юуг харах вэ гэд тэгэхээр та энэ хүнтэй ер нь яг яагаад учирсан бэ гэдгийг харна. За тэгээд энэ хүнд бас нэг юм сонин энерги байгаад байгаа. Яагаад тэгвэл ингээд үйлдэл хийхгүй байгаад байгаа ч гэсэндээ яагаад таныг тавьж явуулж чадахгүй байгаад байгаа юм бэ гэдгийг харна. За тэгээд та бас яг яагаад энэ хүнээ тавьж явуулж чадахгүй байгаа. Энэ уншлагыг орж ирээд энэ бүлгийг сонгоод уншиж гинэ гэдэг чинь биш ээ. Сонгоод сонсож гинэ гэдэг чинь л өөрөө ямар нэг юм танд байгаад байна гэсэн үг шүү дээ. Хэрвээ тэр нь үнэн бол яг юунаас болоод та энэ хүнээс хараат байгаад байна вэ гэдгийг харах болно. Тэгээд энэ харилцаан дээр танд өгж байгаа сахиуснуудын зөвлөгөөг харнаа. Ингээ уншлагын дуслаа. Баярлалаа. За одоо бүгдээрээ 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн уншлагыг эхлүүлье. 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань энэ ягаан болрыг энэ Thanatos гэдэг хүзртэй сонгосон байх учиртай. Алдсны тороор бүрхэгдсэн энэ картыг сонгосон байх учиртай. За эхлээд болохоор та энэ харилцаа холбоогүй байгаа хүний одоо яг юу гэж бодож мэдэрч байгаа вэ гэдгийг харж байгаа. Энэ талд нь болохоор таны бодож байгаа хүн чинь энэ харилцаа холбоогүй байгаа хүн чинь таныг яг юу гэж бодож мэдэрч байгаа вэ гэдгийг эхлээд харж байгаа. Таны талаас эхлүүлье. За ингэж асуухад болохоор та хоёрыг яг салцсан хосууд юм шиг энерги ингээд хүрээлээд байгаа харагдаж байгаа байхгүй юу? Ямар ч байсан гэсэн бүр ингээд тэр чигтээ харилцаа холбоогүй болоод амар удаж байгаа хүмүүс шиг бол бас харагдахгүй байна. Жохон тодорхойгүй харилцаанд байгаад идэх ч юм уу те нэг харилцаа холбоо чинь сэргээл нэг харилцаа холбоо чинь яг ингээд тасраад идэг юм шиг энерги бол гарч ирж байна. А тэгээд таны хувьд болохоор нь штэ та саяхан гэх юм уу бараг нэг хамгийн багтаа 3-7 өдрийн өмнө хурдтай 3 сарын өмнө гэхэд энэ харилцаан дээр ер нь бол жоохон бууж өгч исэн байгаад байгаа харагдаж байна. За энэ харилцааг ер нь тавьж явуулъя. Энэ харилцааг би орхиё. Энэ харилцаа ирээдүйгүй юм байна гэд та бүр ботцсон байдалтай байсан байгаа байхгүй юу? А тэгсэн чинь одоо энэ энерги ч айгүй өөрчлөгдсөн байгаад байгаа харагдаж байна. 2 дугаар бүлгийнхний маань хувьд та болохоор яг энэ бодож байгаа хүнтэйгээ шинэ харилцаа одоо эхлүүлмээр байгаа гэж гарч ирж байна. Өнгөрсөнд яг нэг буруу ойлгоцсон нэг тийм асуудал байгаад байгаа. Тэрийг ингээд ер нь бол аль болох тавьж явуулаад энэ харилцаан дээр аль болох одоо ингээд нээлттэй хандаад тий та өөрөө яг энэ хүндээ зөөлхөн хандаад бинийгаа гомдооцсон буруу ойлголцсон юмнууд байгаа болвол тэрийг засаж залруулж харилцаагаа гоё сэргэх
тийм хүсэлтэй байгаад байгаа. Эргэж нийлэх хүсэл бол танд байгаа. Би бинийгаа буруугаар ойлгоцсон нэг нэгний гомдооцсон юмнууд байгаа бол тэрийг эргүүлж засаж залруулах маш их хүсэлтэй байгаа гэж болвол гарч ирж байна. Хоёрын зоос доошоо харж гарч ирж байна л да. За хэсэг хугацаанд энэ хүнээс ч өөр танд бас ерөн сонголтууд гэхдээ байсан юм шиг байна. Яг одоо энэ харилцаа холбоогүй байгаа хүнээс гадна өөр хүмүүнтэй та бас харилцаа үүсгээд ч юм уу те энэ хүнийгээ өөр хүнтэй харьцуулаад нэг юм хоёр хүний дунд эргэж буцаад энэ хүнээ сонгох уу нөгөө нэг өөр харилцаатай байгаа хүнээ сонгох юм уу яг яахаа жоохон ойлгохгүй байдалтай байсан бол одоо таны зүрх сэтгэл яг энэ хүн дээрээ тогтож эхэлж байгаа харагдаж байна. Нэг уншлагын дотор хатны аяга, тий хааны аяга гарч ирж байгаа байхгүй юу? Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр та бол яг би энэ хүнд хайртай юм биш дээ гэд та яг одоо энэ бодож байгаа хүнээ таныг үнэхээр аз жаргалтай болгодог хүн юм байна. Та энэ хүнтэй байхаараа үнэхээр аз жаргалтай байд юм байна. Энэ хүн таны амьдралд байхаар та өөрөө буцаад юм хүүхэн жоохон хүүхд шиг болчт юм байна. Ирэх болчт юм байна. Яг зүрх сэтгэл чинь зөвхөн одоо яг энэ уншлах дээр гарч ирж байгаа энэ бодож байгаа хүн рүүгээ л татагтаад идэм байна гэдгийг та бүхэн маань 100% хүлээн зөвшөөрж ойлгож байгаа байдалтай болвол байна гэж хүзэр гаргаж ирж байна. Тэгээд үү штэ тэгээ бас яг 2 дугаар бүлийнхний маань хувьд гэх юм бол та бүхэн өөрсдөө ч энэ хүн рүүгээ үйлдэл хийх гэхдээ бүрэн боломжтой байгаа нэг тийм нөхцөл байдалтай байна. Одоо ингээ бүх юм хитрхи муудчаагүй, хитрхи гацчаагүй ийм байдалтай байгаа байхгүй юу? Тэгээд яг бүр харилцаа холбоогүй гэж бас жоохон харагдахгүй байна. Жоохон харилцаа холбоо байгаа. Аль эсвэл цаашаа харилцаа холбоогоо нэмэж сэргээх боломж 2 дугаар бүлгийнхэнд маань өөрсдөд нь байгаа гэдгийг та бүхэн өөрсдөө маш сайн мэдж байгаа байдалтай байна. За тэгээ хааны аяга дээшээ харж гарч ирж байгаа гэхээр та энэ бодож байгаа үнэ өөрт чинь бас хайртай гэдгийг айгүй сайн мэдж байна. Энэ хүн чинь надад үнэхээр хайртай юм байна, намайг гэдэм байна, зүрх сэтгэл нь над дээр тогтож байгаа юм байна гэдгийг та бүхэн бас өөрсдөө айгүй сайн мэдж байгаа байдалтай байна. Тийм учраас 2 дугаар бүлгийнхний маань өөрсдийнх нь нэрэг айгүй юм гэгээлэг байгаад байгаа харагдаж байгаа байхгүй. Тэгээ таны хүсэл гэх юм бол цаашид энэ харилцаагаа урагшлуулж гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаа гэж болвол гарч ирлээ. Тэгээ энэ харилцаагаа цоо шинээр маш зөвөр эхлүүлэх тийм төлөвлөгөө хүсэл 2 дугаар бүлгийнхэнд маань өөрсдөд нь байна гэж болвол бууж ирж байна. Wheel of Fortune доошоо харж гарч ирж байна гэхээр юу вэ гэвэл ингээ гацаад байгаад л байвал байгаад ах юм байна. Бараг энэ харилцаа ингээд урагшлахгүй тий ер нь бол бит хоёр ингээд нэг гоё асуудалгүй ямар ч ээдрээ байхгүйгээр цаашаа харилцаад саад хийгээд исэн юм нь ер нь миний баг ийм сөрөг бодол байсан юм байна. Миний зүгээс надад байгаа 3 дахь читгийдүүд байсан байна гэдгийг та бүхэн маань айгүй ойлгож байгаа байдалтай байна л да. Ордуудыг харах юм бол айгүй хүчтэй усны орд байна. Таны өөрийн чинь орд, нөгөө хүний чинь орд ч гэсэндээ яг ийм усмах байд. Хилэнц мэлхий загас байх боломжтой. Мэлхийний орд айгүй хүчтэй гарч ирж байна. Арслангийн орд бас гарч ирж байна. Тэгээд хумхын орд хүчтэй гарч ирлээ. Ялангуяа хумхын ордны сар айгүй хүчтэй байна. Тэгээд байна штэ тий. Үхэр ихрийн орд бас хүчтэй гарч ирлээ. За тэгээд таны зүгээс би Oracle card сугалсан. Тэгэж асуухад болохоор unrequited love гинэ. Энэ бол хариу нэхээгүй хайрыг илэрхийлдэг. There is not enough attraction or chemistry to keep this relationship going гэж байгаа байхгүй юу? Ер нь бол энэ харилцааг цаашаа үргэлжлүүлэхэд хангалттай одоо тийм таталцал хоорондын нийцэл нэг их хангалттай биш байгаад байна гэж яхаа 2 дугаар бүлгийнхэн маань та бүхэн өөрсдөө бодож байгаа. Гэхдээ энэ болохоор яг одоогийн бодол гэхээсээ илүүтэй жоохон өнгөрсөндөх бодол байгаад байгаа харагдаж байна. За бит хоёр ингээд нэг нэгэндээ нэг их татагтгаа болчлоо доо. Бит хоёрын тэ хоорондын таталцал маш асар хүчтэй биш байгаад байна да. Тийм болохоор надад ингээд амар тийм хүчтэй таталцал мэдрүүлэх, хүчтэй нийцлийг ингээд өгч чадах нэг нэгэндээ татагдах мэдрэмж нь тийм өндөр байх харилцааг би олъё. Тийм хүнийг сонгоё гэд энэ хүнээсээ өөр жоохон юмнууд руу ингээ анхаарал хандуулж исэн тийм өнгөрсөндөх энерги байгаад байгаа хүзүр дээр гарч ирлээ. Яг сул тал нь гэх юм бол 2 дугаар бүлгийнхэн маань өөрсдөө яг энэ бодож байгаа хүнээ айгүй удаан ингээ ганцаараа нэг талтай хайрлаад яваад байгаа юм шиг тийм мэдрэмжийг бодлол
ингээ аваад байсан. Гэхдээ яагаад ч юм одоо энэ хүн чинь танд бас маш их хайртай, сэтгэлтэй юм байна гэдгийг та бүхэн маань ойлгоцсон, өөрөө ч энэ хүндээ хайртай, сэтгэлтэй гэдгийг ойлгоцсон, эргэж эвлэрэг харилцаагаа цаашаа шин шатанд гаргах хүсэл 2 дугаар бүлгийнхэнд маань өөрсдөд нь маш их байгаад харагдаж байна. За одоо болохоор таны бодож байгаа хүн чинь энэ харилцаагаа юу гэж бодож байна вэ? Энэ харилцаа холбоогүй байгаа хүн ямар байдалтай байна вэ гэдгийг асуухад маш их санаа зовнил байгаад харагдаж байгаа юм. Юу вэ гэдгсэн чинь энэ хүн харилцаан дээр амар өөртөө итгэлгүй байна. Яагаад өөртөө итгэлгүй байна вэ гэхээр таныг өөрөөс нь одоо ингээ явчлаа л гэж бодоод харагдаж байгаа юм. Ингээ айгу тийм сонирн мессеж байгаа байхгүй. Та болохоор яг энэ хүндээ одоо ингээд үнэхээр хайртай, сэтгэлтэй, тэрийгээ өөрөө бүр ингээ ойлгоцсон, хүлээн зөвшөөрсөн ийм байдалтай байгаад идэг. Гэхдээ тэрнээс өмнө та өөрөө жоохон тогтургүй тал нь байсан байгаа байхгүй. Тэрийг чинь энэ хүн айгу сайн анзаарсан. Та болохоор яг одоогоор энэ бодож байгаа хүнийхээ хувьд айгу барьцгүй хүн байгаад байгаа. Та цаанаа юу ч бодож иж магадгүй, юу ч сэдэж иж магадгүй тий. Яг энэ харилцаан дээр бүрэн дүүрэн өөрийгөө зориулж чадахгүй, энэ хүнийг гомдоож магадгүй л гэж таны бодож байгаа юм чинь маш их эмээгээд байгаа бол байдалтай харагдаж байна. Тийм учраас амар гой өөртөө ихтгэлтэйгээр зоригтойгоор тань руу үйлдэл хийж чадахгүй байгаа ч гэсэндээ таны бодож байгаа юм чинь өөрөөс чинь маш их хараат байгаа гэж бууж ирж байна. Тэгээ хамгийн гол юм нь энэ хүн тантай айгүй урт хугацааны ирээдүй хардаг. Цаашид ерөн зөв цаг нь ирэх үед те тантай гэр бүл болох, насан туршдаа урт хугацаанд хамт амьдарч маш их зүйлийг хамтдаа хийж бүтээх тийм том зорилго энэ хүнд болвол байдаг. Гэтэл танаас болоод энэ зүйл нь ингээ худлаа болж явах үедээ, энэ зүйл өнгөрч явах үедээ гэдгээс л маш их эмээгээд байгаа харагдаж байгаа юм. Ер нь бол 10-ын зоос, 10-ын аягийн төр доошоо харж гарч ирж байгаа гэхээр бит хоёрын харилцаа ер нь цаашид урт хугацааны ирээдүйгүй, та хоёрыг нийлэхгүй байх үедээ гэдгээс энэ хүн маш их айж байгаа. Яагаад вэ гэхээр тэр нь энэ хүнд ерөөсөө асуудал байхгүй. За би ийм байгаад байгаа учраас, би бэлэн болоогүй байгаад байгаа учраас, надад янз бүрийн асуудал байгаад байгаа учраас би энэ хүнд буюу одоо тэгээ танд ийм гоё тогтвортой харилцаа өгч чадахгүй. Тэр гэсэн тийм бодол ерөөсөө байхгүй. Харин ч эсэргээрээ таныг ганцаараа өөртөө нөөргүй наад шаргалтай байгаад байна гэж энэ хүн бодоод харагдаж байна. 9 аяг дээшээ харж гарч ирж байна гэхээр штэ. Заавал та энэ бодож байгаа хүнтэйгээ нийлж хосууд болж цаашид ингээд тэгээ бүр үр хөвгттэй болч ч юм уу. Яг энэ хүнтэй нийлж ад жаргалтай байх шаардлагагүйгээр та зүгээр ганцаараа зөвхөн өөрийгөө сонгоод цаашаа тэгээд үргэлжлүүлээд энэ хүнээс өөр сонголтуудыг хийгээд ад жаргалтай явчих үедээ гэж энэ хүн маш их имэж байгаа харагдаж байна. Тэгэд ийм сөрөг юмнуудыг энэ хүн бодмооргүй байгаад харагдаж байгаа байхгүй юу? Яг ийм юмнууд бодохоор үгүй эн чинь миний яг ургуулсан бодолт шүү. Тэгээ одоо байхгүй байгаа юм би яг яагаад ингэ болж магадгүй гэж бодож хитрхи их ингээд өөрийгөө зовоогоод байгаа юм бэ? Би юм бодохгүй байл да гэж энэ хүн айгүй хичээж байгаа ч гэсэндээ ингээ overthink хийгээд маш их юм ургуулж сөрөг юмнууд ургуулж бодоод байна. Тэр сөрөг ургуулсан бодолт нь дандаа ингээд та энэ хүнийг орхичих үе, та энэ хүнгүүгээр цаашаа аз жаргалтай урагшлаад явчих үе гэсэн тийм айдас байгаад байгаа. Тэгээ та болохоор ингээд харилцаан дээр нэг их шархалхаа болоод эсэргээрээ харилцаан дээр хөөрхөн ирээдүйнтэй хараад тэгээ өдрөг байгаад хахад энэ хүн чинь танд айгүй гомдоод байгаад байгаа гэж гарч ирж байна. Таныг гэхдээ ингээд алдна гэж байхгүй бах. Энэ харилцаан дээр те юу юуны туханд хүрээгүй ингээд хорвоо ертөнц хөмөрцөн бүх юм дууссан байгаа юм шиг ингээд сөрөг юмнууд бодоод ах шаардлага байхгүй штэ. Харамсаад ингээд гаслаад ах шаардлага байхгүй штэ гэж энэ хүн өөртөө итгүүлэхийг оролдож байгаа ч гэсэндээ та өөрийг нь ер нь хүлээхгүй, та энэ харилцаан дээр урт хугацааны ирээдүй харахгүй одоо ингээд цаашаа ганцаараа урагшилж ийн даа л гэж таныг бодоод энэ хүн ингээд маш их сэтгэлийн шарахтай байгаад харагдаж байна. Тэрийг баталж байгаа юмнууд нь болохоор энэ тэмгийн үзэр байгаа байхгүй. Нэг эмэгтэй хүн ингээд урагшлаад эрх чөлөөтэй явж байгаа. Таныг яг өөрийг нь орхиод те цаашаа өөр адал явдал, өөр шинэ амьдралын эхлэлийг эхлүүлээд явчлаа. Энэ хүн танд хамаагүй болчлоо. Ер нь л таныг өөрт нь хайргүй болчлоодоо л гэж бодож маш их имээгээд байгаа харагдаж байна. Гэтэл энэ хүн бол тантай харилцаагаа ингээд маш урт хугацааны бат бөх харилцаа байлгахыг хүсэж байна. Цаашид ингээд тэ улам гүнзгийрэх ер нь нэг л өдөр зөв цаг нь ирэх үед бүр ингээд гэр бүл болох хүсэл хүртэл энэ хүнд тань дээр байгаад байгаа харагдаж байна. Энэ хүнд тэр хүсэл нь байгаад байгаа байхгүй юу?
Тэгээ өөрийг чинь бол алдахаас үнэхээр их имэж байгаа бол харагдаж байна. Зарим талаараа өөрийнхөө зүрх сэтгэлийг шархалж яах вэ? Ер нь цаашаа ингээ улам танаас болоод өөрийнхөө зүрх сэтгэлийн шархлах вэ гэдгээс ингээд айгаад өөрийнхөө зүрх сэтгэлийг бас хамгаалах гэж үзэж байгаа юм энергитэй бол байна. За энэ хүний талаас ямар oracle гарч ирсэн бэ гэнгүүт this could be the one гэж байгаа байхгүй юу? You already met the romantic partner you seek. Чи яг ингээ хүсээд байгаа тий romantic хосоо чи ер нь хүсээд байгаа хайртай хүн айл хэзээ олцсон гэдэг утгатай карт гарч ирж байна. Энэ нь таныг хэлээд байгаа байхгүй юу? Энэ хүн болохоор таныг яг цаашдын урт хугацааны ирээдүйд байх яг цор ганц хүн нь байж үнэхээр магадгүй. За бараг мөндөө гэж энэ хүн бодож байгаа. Тэгээ аль хэзээ ингээд өөрийгөө тий за энэ хантайгаа учирчлаа гэж энэ хүн чинь хараад идэг. Гэтэл таныг өөрийг нь ингээ хаяад яваад байна л гэж бодоод маш их шархалсан байдалтай бол одоогоор байж байгаа харагдаж байна. За ингээд уншлагынхаа тэгвэл одоо дараагийнхаа хэсэг рүү оръё. За энэ хүн чинь тань дээр ирэх үү гэж асууя. Энэ бүлгийг сонгож байгаа хүмүүсээ бодож үзэн. Тэднэрөө үйлдэл хийх үү, ирэх үү, ирвэл хэзээ ирэх вэ? Тун удахгүй. Тун удахгүй. Тэгээс хаа очиж хоорондоо нэг рүүгээ үйлдэл хийх юм боломжтой харилцаа бас байгаад байна. Нэгдүгээр бүлэгтээ юу харьцуулаад хэлэхэд хүмүүс харьцуултаагаа уурлаад идэв. Гэхдээ би бас ингэж нэг баримжаа авдаг. Харилцаанд хоорондоо ямар бас өөр ялгаатай байгаа вэ гэдгийг би бас ингэж гаргаж ирж хэлдэг. Хөөрхөн юм би. Баярлалаа ганц карт гэдэг энэ одоо миний хувьд хааны аяга юм аа. Justice. Nine of Pentacles, Six of. За. Хамгийн багадаа 3-7 хоног уртдаа нэг сарын дотор энэ хүн тань руу маш их үйлдэлүүд хийх болно. Ер нь л ойрын 1 сар. За хамгийн багадаа 1 сар. Бишээ дундаж хугацаа 1 сар, хамгийн богиндоо 2-7 хоногоос 3-7 хоногийн дотор энэ хүн бол өөртөө чинь буцаж ирнэ. За дундаж хугацаа 1 сар, 2 сар. За хамгийн урттай гэхэд одоогоос 3 сарын дотор. Гэтэ хамгийн их юм болж өрнөх хугацаа нь угаасаа л ойрын 1 сар гэж хүзэр гаргаж ирж байна. Айсэл бүр 1 сарын дараагаас ижиж магадгүй. Маш их үйлдэлүүд энэ хүн чинь тань руу хийх болно. Ер нь бол энэ хүн жоохон ганцаараа бас ингээд хэрвээ та хоёр жоохон харилцаа холбоогүй хэсэг хугацаа өнгөрцөн байгаа бол за зөндөө удсан ч байх хамаагүй. Хүн болгоны нөхцөл байдал бас янз байгаа. Тайширчиж нэг юм тогтургүй, сандарсан, мэгдсэн те жоохон ганцаараа байх хэрэгтэй. Тиймэрхүү нөхцөл байдлуудаас энэ хүн бол одоо баг гарчиж тэгээд өмнө нь бас жоохон өөр юмнууд анхаарлыг энэ хүнийг татаад исэн байж магадгүй. Гэхдээ дандаа юм гэр бүлийн үүрэг хариуцлага, ажил төрөл, мөнгө санхүүтэй холбоотой юмнууд байсан байхгүй юу? Тэгээд тэднийг ингээд шийдвэрлээд ер нь юмнууд ингээд энэ хүний чинь хувьд зэгцэндээ орж байгаа. Тэгээ өөрийг чинь бол маш их санаад байгаа. Тэгээ хамгийн гол нь айгүй төлөвлөгөөтэй үйлдэл хийж байна. Ер нь тантай яг яаж уулзах уу, ямар байдалтай уулзах уу, уулзахаараа юу гэж хэлэх үү, танд юу хийж хүү гэдгийг маш нарийн төлөвлөж бодож жагаад удахгүй үйлдэлүүд хийх болно. Ер нь л 1 сарын дотор та хоёрын харилцаа одоо ингээд амар хурдан хөдөлгөөнд орж эхэлж байгаа харагдаж байна. Аль эсвэл бүр удлаа гэхэд 1 сарын дараагаас ч юм уу энэ хүн чинь өөрөө тань руу төрүүлж холбогдоод үйлдэл хийгээд гэтээ зүгээр ингээд нэг чат мат бичээд тэгээ хоёрын хооронд байгаад ахгүй яг юм болцооны санал, уулзах санал энэ төр болвол тавьж байгаа харагдаж байна. За зүгээр уулзаад болцлоо гэд тэгэхэд маш сонирхолтой зүйлсийг хамтдаа болвол хийхээр харагдаж байна. Шалтгаан нь болохоор юу юм бэ гэхээр энэ хүн болвол танд угаасаа маш их хайртай.
Тэгээ өөрөө танд хайртай гэдгээ бас яг 100% өөрөө өөртөө хүлээн зөвшөөрж байгаа харагдаж байна. За би үнэхээр одоо энэ хүнд хайртай байна, танд хайртай байна тий. Тийм учраас би ингээ үйлдэл хийх хэрэгтэй, хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Би ингээ хүлээгээд байж иж болохгүй. Ингээ юм сонирн байдалтай байгаад ах юм бол бит хоёр улмал нэг нэгнээсээ хүндэрнэ, бит хоёр улмал нэг нэгнээсээ холдно, бит хоёрын харилцаа улмал дордох болноо. Би ерөөсөө ингээл гой юмнууд бодоол зөвхөн толгойдоо ингээл таныг хайрлаад яваад ижиж болохгүй, толгойдоо гой юм ургуулад байгаад ижиж болохгүй. Би яг бодтой хичээл зүтгэл гаргах хэрэгтэй гэд энэ хүн чинь бол маш их хичээж байгаа харагдаж байна. Тэгэхгүй болвол таныг бас айгүй олон сонголтуудтай гэж энэ хүн бол бодож байна. Яг энэ хүнийг та ингээл хараад хүлээгээл байгаад ахгүй. Энэ хүн чинь ингээл өөртөө ихтгэлгүй те, өөрийгөө жоохон голоол, мөнгө санхүүгийн асуудлууд мэрсэр байх юм бол тэдгээрийгээ бодоол ингээ өөрийнхөө insecurities, өөрийгөө ямар нэг юм дээр дутуу үнэлээд байгаа байдал дээрээ ингээ гацаад тэрүүгээр ингээ өөрийгөө ээрээд байгаад ах юм бол танд ингээд өөр гой сонголтууд гаргаж ирэх хүмүүс зөндөө угаасаа байгаа. Тэгээ магадгүй өөрөөс нь илүү үйлдэл хийж байгаа, илүү хичээл зүтгэл гаргаж байгаа юм өөр нэг сонгоод явчих магадгүй штэ. Ер нь би энд ингээ гөлөөгөөд ангаагаад байж хооронд одоо энэ хүний боيو таныг ингээд сонирхож байгаа, шохорхож байгаа, араас ч өнгөж байгаа, танд олон гоё юмнууд санал болгож байгаа, өчнөө олон өрсөлдөгчд байгаа. Тэр хүмүүстэй би боломж олгож болохгүй. Би энэ харилцааныхаа төлөө тэмцэх ёстой, хичээх ёстой. Үгүй болвол ер нь ингээд би орхигдож хаягдаж магадгүй. Тэрийг би бол одоо ингээд хүлээн зөвшөөрч чадахгүй. Би энэ харилцааны төлөө хичээнэ, өөрийгөө дайчлана гэж шийдээд таны энэ бодож байгаа хүн чинь маш юм ирээдүйтэй том алхмуудыг ойрын 2-3-7 хоногийн дотор, аль эсвэл нэг сарын дараагаас ч юм уу маш хурдан хугацаанд хийж эхэлж байгаа харагдаж байна. Тэгээ танд яг үнэнч танд яг баланстай харилцааг өгөх гэж энэ хүн чинь бол цаашид хичээх болно. Ер нь бол улмал та хоёрын нэг их хайр сэтгэл ойрын 6-7 сарын хугацаанд маш их гүнзгийрж байгаа харагдаж байна. Тэрнээс цаашаа ч ер нь бол харилцаа ч урт хугацаанд үргэлжлэхээр байна. Улмал энэ хүн чинь танд хайртай, таньгүйгээр ингээ байж чадахгүй те, таныг харахгүй бол өөрийг чинь сандаг, уулзахгүй бол битгэрдэг те. Ингээ таныг хайр сэтгэл нь, чин сэтгэл нь маш гүнзгий болж байгаа юм байна гэдгийг ирээдүйд энэ хүн бол ойлгож байгаа харагдаж байна. За тэгээд илүү шударга байх хэрэгтэй, илүү хичээл зүтгэлтэй байх хэрэгтэй, танд илүү үнэнч байх хэрэгтэй. Ер нь харилцаагаа албан ёсных болгохоор бол энэ хүн харагдаж байна. Хэрвээ та хоёр өнгөрсөнд яг албан ёсны хосын харилцаа энтертэй байгаагүй бол энэ хүн өөртөө яг шударга хандаж эхлэх болно гэж хүзэр гаргаж ирж байна. Учир нь яагаад вэ гэхээр энэ хүн хичээхгүй бол та энэ хүнтэй энэ хүнгүү цаашид амжилттай мөнгө санхүүгийн хувьд хинээс ч юунаас ч хараат биш те. Улмал ингээд цэцэглээд, улмал гялалзаад, өөрөөс нь холтчих юм шиг санагдаад байна л да. Гэхдээ таныг угаасаа өөртөө нөөргөө ингээд гоё болон бүтэн тий аз жаргалтай амьдрах ёстой гэд ингээд тавьж явуулаад байгаа юм байхгүй. Энэ хүн бас таны хэмжээнд хүрээд тантай яг энэ зэрэгцээд тантай яг perfect match болох гэж, танд яг үнэхээр таарч тохирох хүн ч байх гэж маш их хичээж байгаа харагдаж байна. За хоёрдугаар бүлэг бол тун удахгүй ер нь бол ихэнх хүмүүсийн хувьд энэ бодож байгаа юм чи үйлдэлхийгээ ороод ирэхээр харагдаж байна. За нэмэлтээр болохоор сонирхож байгаа хүмүүст бид нар тэнд юу харах вэ гэд тэгэхээр за яагаад та энэ хүнийг ер нь орхиж чаддгүй вэ? Та яагаад энэ хүндээ татагтаад идэг вэ? Нөгөө хүн чи яагаад таныг орхиж чадахгүй танд татагтаад идэг вэ гэдгийг хоёр талаас нь харна. За тэгээд та энэ хүнтэй яг яагаад учирсан бэ гэдгийг харна. Энэ харилцаан дээр сахиуснууд чи юу гэж зөвлөж ийн вэ? Тэрийг харах болно. Баярлалаа. За одоо бүгдээрээ 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийнхаа уншлагыг эхлүүлье. 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань энэ Wow гэдэг картыг. Тэгээд энэ ногоон ундрамтай цуг сонгосон байх учиртай. Green Aventurine гэсэн үг. За энэ талд нь болохоор та одоо бодож байгаа харилцаа холбоогүй байгаа хүнээ юу гэж бодож мэдэрч байгаа юм бэ гэдгийг харж байгаа. За энэ талд болохоор таны одоо бодож байгаа харилцаа холбоогүй байгаа хүн чинь таны талаар ямар бодол мэдрэмжтэй байгаа юм бэ гэдгийг харж байгаа. Тэгэхэд болохоор ер нь нэлээд тодорхой мессеж гарч ирж байна л да. Таны талаас эхлүүлье. За ингэхэд болохоор ер нь бол биенийхээ амьдралд яг юу болоод байна уу? Та хоёрын дунд яг юу болоод байна уу гэдгийг та бол өөрөө аягүй сайн мэдж байгаа байдалтай гарч ирж байна. Юу вэ гэхэд тэгэхээр ер нь бол
За нэг бол хоёр жишээ гарч ирж байна. Яагаад вэ гэхээр ингээд хүмүүс бас янз янзын нөхцөл байдалд байгаа. Эхнийх нь гэх юм бол нь штэ ер нь таны энэ бодож байгаа харилцаа холбоогүй байгаа хүн чинь харилцаа холбоогүй болохоос өмнө юм уу аль эсвэл харилцаа холбоогүй болсноос хойш нэг удаагүй өөрт чинь ямар нэгэн таагүй зүйлийг ил болгосон байгаа харагдаж байна. Магадгүй ингээд өөр хүнийг сонгоод явчих боломжтой байж таарсан. Энэ хүнд өөр сонголтууд байсан юм бэ шүү. Танаас ингээд ер нь урвлаа, танаас өөр тийшээ ингээ харлаа гэхэд сонгоод явах хүнтэй байсан байна. Ер нь тийм юм байгаа юм байна гэдгийг 3 дугаар бүлгийнхэн маань өөрсдөө гол нь та бүхэн мэдж байгаа гэж хүзүр дээр гарч ирж байна. Тэгээ энэс болоод шууд утгаараа та хоёр хэрэлдэж муудалцсан ч байх магадлалтай байгаа харагдлаа. Яг ингээд одоо 1-р бүлэг бол шүү дээ яг яагаад байгаа нь мэдэгдэхгүй ингээ харилцаа холбоог болсон байсан бохгүй юу? Зарим хүн бичлэг сонсож байгаа хүмүүс бүлгүүдийг хооронд амар сони харьцуулж ярьлаа гэдэг. Би зүгээр ялгаатай талуудыг гаргаж ирэх гэж тэгж хэлж байгаа. Угаасаа тэгээд өөрийнх нь бүлэг биш бол тэрийг бас сонсгалбгүй шүү дээ. За яагаад би бас юм амар мин болоод эхлэв. Гинт яг энэ уншлах дээр ороод ирсэн чинь дум өндөрсөд эхэллээ. Тэгэхээр ер нь бол та хоёрын нөхцөл байдал нэлээд ярвихтай байгаа юм шиг болвол харагдаж байна. Ингээ шууд утгаараа хэрүүл маргаан болсон, юунаас болоод маргалцсан чинь тодорхой, юунаас болж зөрчилдөд байгаа ч айгүй тодорхой байдалтай болвол байгаа юм байна. Тийм учраас магадгүй энэ харилцаа холбоогүй байгаа хүнд ч ер нь өөр хүн өөр сонголт байгаа юм байна, байсан юм байна гэдгийг та бүхэн мэдж байгаа. Тэр зүйл танд ил болсон гэж харагдаж байна. За энэ ерөөсөө миний кейс гэхдээ биш ээ гэж байгаа болов л шүү дээ. Өөр бас нэг илүү хүчтэй орж ирээд байгаа мессеж нь юу вэ гэхээр та ерөөсөө энэ хүнтэйгээ ямар ч фильтргүй харьцсан, энэ хүн чинь ч гэсэндээ тантай ямар ч фильтргүй харьцсан. Ер нь бол ингээд заримдаа хүмүүс нэгэндээ жоохон муугаа мэдүүлэхгүйгээд ингээд хэлмээр байгаа ч гэсэндээ зарим зүйлсийг ингээд залгидаг штэ тий. Гэтэл та хоёрын дунд ерөөсөө тийм юм болоогүй байгаа харагдаж байхгүй. Нөгөө хүн чинь ер нь яг ямар асуудалтай байгаа, тантай ямар ирээдүй харж байгаа, танд юу хийж өгч чадахын чадахгүй тэр болгоно ингээд амар нээлттэй танд хэлцээ. Та ч гэсэндээ өөрийнхөө яг юу хүсэж гин те юуг хүлээн зөвшөөрөх үү, юуг хүлээн зөвшөөрөхгүй юу цаашид энэ харилцаан дээр гэдгийг нөгөө хүндээ маш тодорхой ямар ч юм баггүй ямар ч худал хуурмаг зүйл байхгүйгээр та хоёр хоорондоо ярилцсан байгаа харагдаж байна. Тэгээ уг нь бол энэ зүйлийг яах гэж та хоёр хоорондоо ярилцсан бэ гэхээр одоо цаашид харилцаагаа үргэлжлүүлэх гаргалгаа олох гэж тэгээ тийм зүйлсийг та хоёр янз бүрийн зүйлсийг хоорондоо ингээд ярьсан болвол эн чинь гэхдээ яг үнэндээ юм хэрүүл маргаан л болоод таарсан ийм байдалтай байгаа харагдаж байна. Тэр зөрчилдөөнөөсөө болоод ер нь одоо ингээд харилцаа холбоогүй ч байгаад байж магадгүй. Тэгээ таны хувьд болохоор нь шүү дээ ер нь л одоогийн байгаад байгаа энэ харилцаа холбоогүй байгаа хүнээ маш токсик байгаад байна гэж бодож байна. Ер нь л энэ харилцаа бол өөрийн чинь санааг маш их зовоож байгаа. Тэгээ энэ харилцаанаас болоод та өөрөө одоогоор маш их стресстэй байгаа ч гэж гарч ирж байна. Ер нь л энэ хүнээсээ болоод эмзэглээд, стресстэй, түшин унтаж чадахгүй бүр ингээд те бодол санаа чи айгүй тогтургүй байгаа гэж хүзүр дээр гарч ирж байна. Та болохоор өөрөө энэ харилцааг харахтаа ер нь бол бит хоёрын харилцаа маш токсик байгаад байна. Нэг нэгэндээ хортой байгаад байна те. Тэгэд энийг яг үүсгээд байгаа хүн нь бол та биш нөгөө хүн чинь юм аа гэдэг ийм байр суурьтай байгаад байгаа бол харагдлаа. Тэгээд энэ харилцаа болохоор таны хувьд ер нь цаашдаа нэг их амжилттай, аз жаргалтай харилцаа хурдан болж өрнөж чадахгүй юм шиг тийм мэдрэмжтэй болвол та байгаад байгаа харагдаж байна. Тэгээд энэ харилцаанаас гараад явчих гэхээр бас ер нь эргэлзээд жоохон гарч явж чадахгүй байдалтай байгаад байгаа харагдаж байгаа байхгүй. Яалтчгүй таны энэ харилцаа холбоогүй байгаа хүн чинь өөрийг чинь бол үнэхээр эргэлзүүлдэг. Өөр хүн сонгоод явъя, өөр хүнтэй нийлээд явъя те. Ер нь за ямар ч байсан гэсэн энэ хүнийг бол яг ингээд тэр чигт нь орхиё гэд тэгэнгүүт та тэгж чаддаггүй. Тэгээ өөрөө одоо энэндээ өөрийгөө маш их буруутгах байгаа байдалтай байна. Би одоо яагаад ийм токсик харилцаанаас гарч чадахгүй байгаа? Яагаад ингээд тэгээ бүх юм ийм ил тодорхой болохгүй байгаад байгаа нь ил тодорхой байхад би энэс гараад явчих чадахгүй байгаа юм бэ, болчих чадахгүй байгаа юм бэ гэж өөрөө өөртөө айгүй хатуу хандж байгаа, өөрийгөө буруутгах байгаа байдалтай болвол байгаад байгаа харагдаж байна. Тэгээ таны хувьд болохоор та өөрөө энэ хүнтэйгээ ч бай. Ер нь бол энэ хүнтэйгээ байгаа байхгүй энэ харилцаа холбоогүй байгаа хүнтэйгээ. Гэхдээ ерөнхий энэ love general ерөнхий ингээ хайр дурлалын хүрээнд айгүй тийм гоё гэгээлэг хөнгөн те юм цайлган нэгнээ ямар ч сүүдэргүйгээр ямар ч тийм
муу нөлөөлөлгүйгээр ямар ч асуудалгүйгээр ингээд хайрлаад явах тийм хөнгөн гэгээлэг цаашаа гүнзгийрэх тийм харилцааг та өөрийнхөө амьдралаас хүсэж байгаа гэж гарч ирж байна. Гэтэл энэ харилцаанд нэг л юм танд ингээд болохгүй байгаад байгаа санагдаад байна. 10-ын зоос байхаар 9 болж гацчаад 9-ийн зоос нь доошоо харж гарч ирж байна гэдэг болвол ерөөсөө нэг л юм таны сэтгэлд дутаад байна. Энэ хүнтэй цаашаа ирээдүй харъя гэхээр нэг л юм нь болохгүй байгаад байгаа харагдаж байна. Тэгсэн юм та өөрөө энэ хүнээсээ айгүй хараат бас байгаад байгаа харагдлаа. Яг энэ хүнгүүгээрээ цаашаа ингээд урагшлаад өөрийгөө сонгоод явж чадахгүй байгаад байгаа байдалтай байна. Тийм учраас та одоо бол яг энэ харилцаа холбоогүй байгаа хүнтэйгээ харилцаагаа сэргээе. Аль эсвэл энэ харилцаан дээр та өөрөө хичээл зүтгэл гаргахыг гэхээсээ илүүтэй. Ер нь би яг яах хэрэгтэй болоо, цаашд яах вэ гэдгийг айгүй их бодож байгаа болвол харагдаж байна. Айгүй ингээд илүү тотгошооноо өнгөсөн. Би ер нь энэ хүнийг хүлээх хэрэгтэй юм уу, аль эсвэл хичээх хэрэгтэй юм уу те тавьж явуулвал ер нь яг яаж тавьж явуулах уу, ямар сонголт нь зөв бэ гэд ер нь бол дотроосоо өөрөөсөө айгүй их асуултын хариултыг хайж байгаа. Тэгээ хариулт нь жоохон гарч ирэхгүй байдалтай байгаад байгаа гэж болвол хүзүрдээр бууж ирж байна. За ордуудыг ярих юм бол айгүй хүчтэй арслан жинлүүр материйн орд гарч ирлээ. Танд ер нь материйн орд байдаг гэж болно. Заавал төрсөн сарчин байх албагүй одоо хүний Venus, Moon, Rising энтер гэл зөндөө олон чухал чартууд биш. Тэн дотор ч айгүй хүчтэй жинлүүр матер энтер бас байх боломжтой байна. Нөгөө хүн чинь ч материйн орд байх боломжтой гэж гарч ирлээ. За тэгэд өөр ордууд гэдэг юм бол охины орд маш хүчтэй харагдаж байна. Хилэнцгийн орд хүчтэй харагдаж байна. Сарны орд нь жинлүүр бас айгүй хүчтэй харагдлаа. Ихрийн орд бас харагдаж байна. Хоньны орд бас харагдаж байна. За одоо болохоор таны бодож байгаа энэ харилцаа холбоогүй байгаа хүн чинь тантай харилцаагаа юу гэж бодож байна гэдгийг асууж байгаа. Тэгэж асуухад болохоор энэ хүн уг нь тантай харилцаагаа сайжруулахыг айгүй хүсэж байгаа харагдаж байна. Гэтэ нэг жоохон selfish ч юм уу, нэг тийм мэдрэмж орж ирээд байгаа нь юу вэ гэд тэгэхээр өөрийнхөө асуудлыг болвол энэ хүн чинь мэдж байгаа, таныг гомдоосон ч юм уу, таныг уурлуулж бухимдуулсан зүйлс байгаа бол тэрэн дээрээ энэ хүн бол харамсаж байгаа гэж гарч ирж байна. Гэхдээ яг одоо энэ цаг үед таныг өөрийг нь сонгоод та өөрт нь хэрэгтэй хүн байгаасаа гэж энэ хүн хүсэж байгаа харагдаж байгаа байхгүй. Энэ хүний хүсэл бол ерөөсөө харилцаагаа ингээл дуусгачмааргүй байгаа, ингэж хол хүндэрхийг бол ерөөсөө хүсэхгүй байгаад байгаа. А тэгвэл таныг өөрт нь ер нь бол зүрх сэтгэлээ өгөөд, таныг өөрт нь өгөөмөр хандаад, зүйлээ хандаад, өөрт нь тусдим болоод өөрийг нь сонгоосоо гэж болвол маш их хүсэж байгаа хүзүр дээр харагдаж байна. Яагаад ч юм ингээд энэ харилцааг юм баланстай, тэнцвэртэй, нэг нэгэндээ яг ижилхэн одоо юм уг аваатай харилцаа байгаасаа гэж хүсэж байгаа байхгүй юу. Гэхдээ танд энэ хүн өөрөө юу өгч чадах вэ? Танд энэ хүн өөрөө юуг одоо илүү хичээж өгөх ёстой юм, ямар хичээл зүтгэл гаргах ёстой юм, таны хүсэл бас юу байгаад байгаа юм бэ гэдгийг бодхоосоо илүүтэй өөрт нь яг танаас юу хэрэгтэй байгаа вэ гэдгээ илүү их бодоод байгаа хүзүр дээр бол гарч ирлээ. Тэгээ хамгийн гол нь таныг болохоор одоо бас өөрийг нь нээх их тоохгүй байна. Энэ харилцаан дээр таныг бол ер нь хичээл зүтгэл гаргахгүй байна да гэж бодоод байгаа харагдаж байгаа юм. Та болохоор уг нь энэ хүн дээрээ ингээл эргэлзээлтэй яг өөр сонголт энэ төр хийгээд явчих бас чадахгүй байдалтай байж хат чам. Таны энэ харилцаа холбоогүй байгаа хүн бол таныг яг ингээд өөрийг нээх бодхоо болчлоо, өөр дээр нь эргэлцгээ болчлоо. Ядаж энэ хүн чинь таны хувьд сонголт байхаа болчлоо. Ер нь л энэ харилцаан дээр ингээд яасан ч яах вэ гэсэн хандлагатай таныг бол байгаа гэж энэ хүн бол бодоод байгаа харагдаж байна. Одоо та хоёрын харилцаа ингээд дуусчлаа гэж бодъё. Тэгэнгүүт таныг нэх их зовж шаналхгүй. Ер нь бол таныг энэ харилцаагаа ингээд тэ ямар ч ирээдүй хүлээж исэн. Та хоёрын энэ харилцааг ямар ч ирээдүй ухтаж авах бай. Таны хувьд одоо ингээ үр дүн нь ямар ч байсан гэсэн нэг ялгаагүй болчлоо доо. Ингээ бит хоёрын харилцаа дахиж сэрэхгүй дуусчлаа гэхэд энэ нь таны хувьд тийм хүнд цохилт байхаа илгэзэнэ болцсон. Танд ер нь хамаатайч байхаа болчлоо гэж энэ хүн ер нь бол одоо бодож байгаа байдалтай байна. Тэгээ ууг нь бол энэ хүн тантай хамт байхаараа аюу аз жаргалтай байдаг гэж гарч ирж байна. Гэхдээ энэ хүнд өөрт нь бол одоо яг энэ devil card гарч ирж байгаа байхгүй юу? Энэ хүн бол өөрөө жоохон commitment issuesтэй, урт хугацааны харилцаанд бас юу н байж үзээгүй, байж чаддгүй бай гэдгийг өнгөд ямар нэгэн асуудал бол энэ хүнд байгаа харагдаж байна. Тэгээд
тэрийг нь зүгээр таныг жоохон ойлгоосоо л гэж хүсэж байгаа харагдаж байна. Яагаад ч юм гэхдээ ингээд өөрийнх нь бодол нь амар зөв юм шиг юмнууд гарч ирээд байгаа байхгүй. Гэхдээ энэ бодол нь яг зөв үү гэхээр ерөөсөө тийм зөв шударга юм үзэхээр биш байгаад байгаа маа. Зүгээр шулуухан давчхан хэлэхэд таныг юу өөрийнхөө орон байгаасай л гэж хүсэж байгаа харагдаж байна. Энэ хүн юуг зөв гэж бодож байна, юуг шударга гэж бодож байна, юуг зүгээр гэж бодож байна. Тэрийг нь та хүлээж аваад тэрнтэй тасаа зохицоод байгаасай. Тэгхийн бол бит хоёр ингээд болчих штэ, гоё аз жаргалтай байж штэ. Гэтэл яагаад заавал миний ингээд айцтай байгаа юмнууд, миний заавал өөрчлөх ёстой юмнууд, миний асуудлуудыг ингээд надад тулгаад байгаа юм бэ? Гэт ингээд байгаа байдалтай байгаа байхгүй юу. Тэгээ таны хувьд болохоор ер нь энэ хүн тодорхой хэмжээнд өөрчлөгдөх шаардлагатай юмнууд аюул их байгаа гэж болвол та бодож байна. Тэгээ тэдгээр нь ер нь бол зөв байгаад байна. Тэгтэл энэ хүн тэрийг ерөөсө хүлээж авч чадахгүй байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу. Энээс болоод ер нь харилцаа холбоогүй байдал одоо үүсчихэд байгаа юм шиг байна. Тайлбарлахад аюул хэцүү, зөв үгээ олох надад аюул хэцүү байна. Жохон буруу тайлбарлах юм шал өөр юм ярьж явах гээд байгаа юм шиг тийм мэдрэмж надад бол бас төрөөд байгаа байхгүй юу. Тэгээ тийм болохоор энэ хүн болохоор ер нь харилцаагаа бол дуусгаагүй байгаа. Тэгтээ ер нь бол таныг жоохон хүлээсэн шигэ. Энэ харилцаан дээр түр завсарлага аваад таныг ер нь хараад хүлээгээд байгаад байгаа бол харагдаж байна. Таныг энэ харилцаан дээр хичээл зүтгэл гаргахыг, таныг ер нь бол өөрийнх нь төлөө жоохон хичээхийг хүлээгээд хараад байгаа энергитэй болвол байна. Та болохоор энэ хүний хувьд яг нэг юм шудраг ёс шиг байгаад байгаа харагдаж байгаа байхгүй. Хөөе чиний юм чин буруу, чиний наад хандлага чин буруу. Чи өстой яг ингээ буруу байгаад ингээд та зөв зүйлийг хэлээд энэ хүнд яриад байгаа. Гэтэ энэ нь болохоор нөгөө хүнд чи яг ингээд нэг юм цаазын ял шиг орж ирээд байгаа. Гисгэл шиг орж ирээд байгаа. Яалтчгүй ингээд нүүр тулахаас өөр арга байхгүй. Энэ хүн гяс өөрчлөхөөс өөр арга байхгүй. Тим юмнууд байгаад идэг. За тэр асуудлуудаа хүлээн зөвшөөрчих юм бол өөрөө маш сул дорой, өөрөө маш хортой, асуудалтай тал нь болох гээд идэг. Тэрийг ерөөсө хүлээн зөвшөөрч чадахгүй байдалтай байгаад байгаа байхгүй. Тийм учраас зүгээр ингээд таныг өөрт нь хайртай байгаасай, хамтдаа байж байгаа цаг хугацаагаа тий өөр юу ч ингээд бодлохгүйгээр яг одоо айгуу гоё аз жаргалтай өнгөрөөгөөсэй. Тэгхийн бол бит хоёрын харилцаа сайжирч штэ. Тэгхийн бол бит хоёрын дунд болохгүй юм байхгүй штэ гэсэн нэг юм сонирн бодолтой бол байгаад байгаа харагдаж байна. Уг нь бол энэ хүн чинь тантай харилцаан дээр маш урт хугацааны потенциал ирээдүй хардгаа. Гэхдээ одоо яг хоёр сонголтын дунд энэ хүн бол гацчаад байгаа. Тэгээ шийдвэр бол гаргаагүй байгаа гэж бууж ирлээ. Энэ нь маш тодорхой байна. Тэр нь болохоор юу юм бэ гэхээр энэ хүн яг ингээд хоёр замын алийг нь сонгох вэ гэд ингээд гайхсан байдалтай байгаад байгаа биз. За тэгээ хоёр сонголт нь юу юм бэ гэхээр нэг нь болохоор өөрийгөө өөрчлөх. Таны төлөө хичээж, таны төлөө засарч тэгээ энэ нь гэхдээ уг нь энэ хүнд ч аягүй хэрэгтэй зүйл байгаад байгаа харагдаж байна л та. Яг таны тавиад байгаа шаардлагуудыг бас хүлээн зөвшөөрч те өөрийнхөө асуудлуудтай нүүр тулж өөрийгөө дайчилж илүү better person болж илүү дээр илүү зөв хүн болж ер нь бол тантай ирээдүгээ харж хамтдаа цогтаа урагшлах. Нөгөөх нь болохоор нь штэ те өөрийнхөө зөв гэдэгт итгээд айгу бардан байгаад өөрийгөө өөрчлөхгүй байхаар шийдээд энэ харилцааг өөрт нь бол хэрэгтэй зүйл биш юм аа. Бид хоёр ер нь хоёулаа нэг нэгэндээ үр өгөөж өгч чадахгүй байна гэд таньгүйгээр цаашаа урагшлах. Ийм хоёр сонголтын дунд бол яг одоогоор гацчаад байгаа харагдаж байна. Би болохоор энэ oracle-уудаа суулгахаа мартчих. Гэхдээ ямар ч асуудал байхгүй. Би одоо суглаад нэг хараад байна. За, гуравдугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс өөрсдөө харилцаагаа юу гэж харж байгаа вэ? За таны хувьд болохоор нь шүү дээ. Та яг энэ хүнийг юу гэж харж байна вэ гэхээр let go of control issues. За хит юмыг контролтгоо, хит өөрийнхоороо байлгахыг бас болох гэсэн юм карт гарч ирж байна. Allow this situation to unfold naturally. За ер нь бол 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө бол яг энэ харилцааг ингээ зөнгөөр нь хайцсан байгаа гэх юм уу? За би яг энэ харилцааг ингээ хит их контролтгоо, хит их чиглүүлэхээ тий аль эсвэл хүчлэхээ та хоёрын дунд байгаа асуудлуудыг та ингээд маш үнэн зөвөөр хатугаар хин хиндээ хэрэгтэйгээр одоо ингээд өөрчлөх гэж шийдэх гэж сайжруулах гэж давшилгаа болёо. Одоо тийм үнэхээр цаашаа бит хоёр хамт байх юм бол хамт байна л үз үгүй л үз гэсэн юм байдалтай бол та бүхэн байгаа харагдаж байна. За одоо болохоор 3 дахь бүлгийг сонгож байгаа хүмүүсийн бодож буйхан харилцаагаа юу гэж харж байна вэ?
Flirt гэдэг карт гарч ирж байна. Extend your light-hearted energy to others. За нөгөө хүний чинь хувьд болохоор ингээд сэтгэх, айлгуутах гэдэг утгатай карт гарч ирж байгаа байхгүй юу? Тэгээд илүү тийм хөнгөн ингээ эрвэхий шиг юм ниссэн эргэлдсэн нэг тийм догтлсон хөнгөн мэдрэмж энэ бол яг нэг нэгнээ шохорхох биетэйгээ сэтгэх айлгуутах яг тийм мэдрэмж. Энийг л ер нь бол тарааж түгээ гэдэг энергитэй байгаад байна. Тэгэхээр ер нь бол Oracle карт бол алддаггүй нөхцөл байдлыг баг ингээ хоёрхан карт амар багцлаад хэлчихдэг. Тэгээ энэ болохоор гарч ирж байгаа таротуудтай яг утга санааны хувьд ижилхэн байгаад байгаа харагдаж байна. Та болохоор энэ харилцаагаа ингээ контролцоор байгаад амар нухацтай хүлээж авсаар байгаад тэгээ энэ нь та хоёрын харилцааг ерөөсөө дээрдүүлэх биш уламд ордуулад байсан учраас за би өөр ингээд контролтоо болио хит их энэ харилцааг хүчлэхэ болио зүгээр ингээд зөнгөөр нь орхичи болвол өстө болныз цаашаа ер нь ингээд naturally энэ байглаасаа одоо ингээд за байгласаа их нь хаашаа ингээ ер нь явц дундаа яах нь харъя гэд нөгөөнөөсөө та энерги татаад авсан байдалтай байгаа бол энэ хүний чинь хүсэж байгаа юм бол тантай яг одоодоо юм маш хөнгөн харилцаатай байхыг хүсэж байна. Ерөөсөө цуг байхдаа ингээл нэг инхрийлэл, үнсээл, хамтдаа инээлдэж хөөрөлдөөл, гой хоолонд идэж мэдээл, болзоонд яваал тийм л юмыг хүсэж байгаа харагдлаа. Цаашаа ирээдүйд яах юм бэ? Харилцаан дээр би дээр нь одоо ямар асуудал байгаад байна, юу болохгүй байгаад байна, юуг шийдвэрлэх хэрэгтэй, ямар асуудлуудыг яах вэ? Тэр талаар ерөөсөө энэ хүн бол авч хэлэлцгийг хүсэхгүй, хамт байж явах хугацаанд зүгээр л аз жаргалтай байхыг хүсэж байна. Тэг таны хүсэж байгаа зүйл хит нухацтай, энэ хүнийх амар хөнгөн байгаад байгаа. Таних илүү ирээдүг рүү чиглэж байхад энэ хүнийх одоод л байхыг хүсэж байгаа нь харилцаан дээр яг юм clash, мөргөлдөөн үүсгээд байгаа бол харагдлаа. За одоо болохоор таны бодож байгаа хүн чинь тандаа буцаж ирэх үү гэдгийг харнаа. За 3 дахь бүлгийг сонгож байгаа хүмүүсийн бодож буй хүн тэднэрүү үйлчлэх үү, буцаж ирэх үү? Тэгээд тийм бол хизээ бэ? За буцаж ирэх тал дээр асуухад болохоор нь шүү дээ. Угаасаа буцаж ирнэ. Тэгэд хизээ буцаж ирэх вэ гэхээр одоогоос ер нь бүр үнэхээр огт харилцаа холбоогүй байгаа бол одоогоос ер нь бол хамгийн багадаа 6 хоног. За дундаж хугацаа гэх юм бол сар хагасын дараа энэ хүн бол буцаж ирнэ. Бүр урт хугацаанд гэхээр одоогоос 3 сарын дотор тань дээр буцаж ирж үйлдэл хийх болно гэж гарч ирж байна. Тэгээ ер нь бол одоо уулзах үед чинь цаашид яг ямар байдалтай тань руу үйлдэл хийх вэ гэхээр өөрийнх чинь нэг хамт тоглолт үзэхээр урих ч юм уу аль эсвэл найз нөхдөдөө амар олноороо уулзж байгаа бол харагдаж байна. Аль эсвэл та хоёр уулзлаа гэхэд хамтдаа тоглолт янз бүрийн үзүүлбэр энэ төр үзээд дундынхаа найз нөхдүүдийг цуглуулад ингээд юм олноороо ер нь бол гарч орж байгаа ирээдүй хамгийн уртдаа ойрын 3 сарын дотор бол зөндөө үүсэхээр бол харагдаж байна. Удахгүй харилцаа холбоо бол энэ хүн тогтооно. Гэхдээ нэг асуудал нь
чинь гэхээр юу вэ гэвэл яг урт хугацааны зүйлийг танд санал болгож ирэхгүй байгаад байгаа харагдаж байна. Эхэндээ болохоор та ер нь бол за гоё юм да тий за ямар ч байсан гэсэн энэ хүн над дээр буцаад ирчлээ. Буцаад үйлдэл хийчлээ. Гэх хэсэг хугацаанд та энэ хүнтэйгээ уулзаад харилцаагаа сэргээгээд идэг. Гэтэл энэ хүн чинь үнэхээр яг одоодоо байгаад байгаа харагдаж байна. Ингээ одоодоо л цаг нөхцөөгөл одоодоо л тантай ингээл гарч ороод хаяа уулзаал тэ хоёр талд ингээл ажил төрөлтөд зөндөө завгүй байж байгаа л үе ингээл уулзаал амар гоё цагийг өнгөрөөчөөл буцаал ингээл өөрсдийнхөө юм хэмиг хийгээл өөрсдийнхөө амьдралыг хөөгөөл ингэж явж ирснэ буцаж эргэж уулзаал иймэрхүү байдалтай ингээ яваад байгаа нь таныг бол үнэхээр стресстүүлж байгаа хүзүүр дээр гарч ирж байна. Та болохоор одоо бараг энэ хүнийхээ шууд найз охин болоод аль эсвэл эхнэр нь болоод яг харилцааныхаа динамикаас шалтгаална тийм үү? Ер нь та бүхний хүсэж байгаа зүйл бол маш тодорхой урт хугацааны харилцаа байгаад байгаа. Энэ хүнийг тантай та өөрөө ирээдүй хараасаа гэж хүсэж байгаа. Хамгийн гол нь танд ингээд энэ хүнд итгэх итгэлийг төрүүлээсэй гэж та аяг хүсэж байхад ерөөсөө тийм итгэлцэл үүсэхгүй байгаад байгаа харагдаж байна. Та яг энэ хүндээ бүрэн дүүр итгэхгүй байна. Таны бодож байгаа хүн чинь танд бас бүрэн дүүр итгэхгүй байгаад байгаа харагдаж байна. Тийм учраас ер нь бол нэг юм богино настай юм шиг л харилцаа үүсчээл те цаашид ирээдүйн яахан тодорхойгүй байдалтай цаашаа харилцаа бол үүсгэж байгаа харагдаж байна. Тэгээ энэ нь болохоор таныг айгүй шаналгаад байгаа хүзүүр дээр гарч ирж байгаа байхгүй юу? Empress ингээд доошоо харж гарч ирж байна гэд тэгэнгүүт та болохоор энэ хүнээ ингээд тань дээр амар гоё хичээл зүтгэл гаргаасай, таныг хайрлаасай гэж хүсээд ахад та болохоор ингээд тэрийг ерөөсөө энэ хүнээсээ мэдэрч авч чадахгүй байгаад байна. Тийм болохоор яг ингээд нэг л энэ хүнээ та зөндөө их хайрлаад идэг. Энэ хүн дээр яг зөндөө олон цаг заваа хичээл зүтгэлээ бараад идэг. Гэтэл энэ хүн зүгээр л ингээ одоодоо байгаад байгаа юм шиг санагдаж ер нь нэх их удахгүй те бараг харилцаатай байж явах үед ч буцаад ингээд санаа зовнил, өөртөө итгэлгүй байдал, энэ хүндээ итгэхгүй байгаа байдал, ирээдүйдээ итгэхгүй байгаа байдал, хамтдаа ирээдүй харж чадахгүй байгаа байдал бол яг ингээд гүнзгийрчээд байгаа харагдаж байна. Таны хувьд болохоор нь шүү дээ те ер нь бол юм маш бат бөх цаашид урт хугацааны ирээдүйдээ яг хосууд болох за бүр цаашлаад гэрлэх тийм харилцааг хүсээд байхад энэ хүн чинь ерөөс тийм юмд бэлэнмш байгаад байгаа харагдаж байна. Эсвэргээрээ ер нь Six of Pentacles гэхээр бараг хатуу хэлэхэд яг нэгэндээ жоох үр ашигтай л харилцааг танаас хүсээд байна. Яг одоодоо үр ашигтай. Уулзахаараа гоё зүйл ярилцдаг, нэг нэгнийхээ ажил төрөл тусалдаг, би биенийхээ сэтгэл санааг дэмждэг те. Нэг тийм жоохон механик. За бүр буруугаар ярих юм бол жоохон friends with benefits юм шиг. Гэхдээ энэ худлаач үнэн шүү. Яг friends with benefits юм шиг тийм зүйлийг танаас хүсээд байгаа нь асуудал болж байгаа харагдаж байна. Тэгээ энэ хүн бол яг ийм тодорхой байдлаар яг жинхнээсээ тантай урт хугацааны ирээдүй харж эртлээ бол удна гэж хүзэр гаргаж ирж байна. Баатарын зоос болохоор амлалт өгч байна л доо. Энэ хүн өөрчлөгдөхгүй гэсэн үг биш ээ. Урт хугацааны харилцаанд бэлэн болохын хувьд бол болно. Гэхдээ амьдралдаа ер нь үзэж туулах юм ихтэй байгаад байгаа. Энэ хүн бол late bloomer шүү. Яг одоо нас нь хэд бай хамаагүй. Урт хугацааны харилцаанд бэлэн болоогүй байгаа хүн шүү. Бэлэн болтлоо ер нь уднаа. Доор хаяж 1 жил энэ төр орно гэж хүзэр бол гаргаж ирлээ. Тийм болохоор ер нь бол яг жинхэнэ одоо ийм хайр сэтгэл, жинхэнэ ижил тэмцүү те хосын харилцаа энэ хүн удахгүй эргэж ирсэн ч гэсэндээ ер нь үүсэж өгөхгүй харилцаа цаашаа үргэлжлээд байгаагаас болоод та энэ харилцаанаас гарч явах аль эсвэл энэ хүн чинь бас энэ харилцаанаас гараад явах нөхцөл байдал ер нь үүсэж магадгүй харагдаж байна. Буцаж ирэх хугацаанд гэх юм бол хамгийн бага байстай нэр 6 хоног, дундаж хугацаанд сар хагас, уртаа ших юм бол 3 сарын дотор үйлдэл хийн. За тэрнээсээ хойшоо дахиад нэг 2-3 сар харилцаа үргэлжлээл. За бүр урттаа гэх юм бол шүү дээ. Яг энэ хүн хизээ эргэж ирснээс хоошоо хамгийн багадаа нэг 3-аас 6 сарын хугацаанд та хоёрын харилцаа үргэлжлэн. Гэхдээ л ер нь нэх их урт хугацааны ахиц гарч ирэхгүй байгаа учраас энэ харилцааг та хоёулаа орхих тийм бас дахиад нэг салалт ер нь ирж бол үнэхээр магадгүй байгаа харагдаж байна. За ингээд уншлагын дуслаа, баярлаа. Тэгээд нэмэлтийг авах сонирхолтой байгаа хүмүүс дээр бид нар тэнд та яг яагаад энэ хүний орхиж чадахгүй татагдаад идэв, нөгөө хүн чинь таныг бас яагаад орхиж чадахгүй тань татагдаад идэв гэдгийг харах болно. За тэгээд та энэ хүнтэй яагаад учирсан бэ гэдгийг харна. Харилцаан дээр чинь сахиуснууд ямар зөвлөгөөг танд өгч ийнэ гэдгийг харнаа. Баярлалаа.